хоолой дээр юм тэглээд гороно гэдэг чинь өөрөө сүргөтэй хүмүүст илэрдэг. Улаан хоолой бас шинж тэмдгийн одоо сонгодог нэг хэлбэр байгаа. Тэгээ орой минь. Өнөөдөр бид нэр юуны талаар ярих вэ гэхээр өнөөдрийн сэдэв болохоор ер нь сөөргөний талаар ярих гэж байгаа. Сөөргөний талаар тэгэхээр яг дараалал нь өнөөдөр ер нь яаж явах гэж байгаа вэ гэхээр за би нэг хаах бол анхаар сарнаад ах юм шиг асуултад орж ирээд. За өнөөдөр би ерөнхийдөө дарааллаа сөөргөний талаар яг сөөргөө тэгээд яг үүсдэг шалтгааныхын талаар бас одоо нэг талаас нь ярина. Тэгэхээр өмнөх 7 хоногийн лайв дээр бид нар сөөргөний тал дээр бас ерөнхийдөө дурдаад явцсан. Тэгэхэд бол бас бид нар арай өөр өнцгөөс ярьсан бол одоо өнөөдөр бас дахиад нэг арай үүсгдэг өөр нэг бусад хүчин шалтгааны нэг талаар нь ярина. Тэгээд манай төвдөр хийгддэг яг сөөргөн эсрэг хөлс эсрэг хэмжлэгээний талаар товчхон би бас танилцуулна. За тэгээд дараагийн нэг хэсэг нь болохоор энэ сөөргөний үед хийдэг маш үр дүнтэй ийм амьсгалын дасгалыг та нарт бас лайвынхаа дондор бас ярьж өгнө, зааж өгнө. За энэ бол бас их үр дүнтэй ийм дасгал байгаа, амьсгалын дасгал. За энийг ярьж өгнө. Тэгээд төгсгөлд нь өглөөнөөс хойш хүмүүсээс ирсэн сөөргөний талаар асуулт хариулах ийм хэсэг гэсэн ийм дараалалаар ер нь явна шүү. Тэгэхээр танд аль хэсэг нь юу яаж таалагдчих чинь тэгээд тэр хэсэгтээ бичлэг ингээд урагш нь хойш нь болгоо дараа нь нөхөж үзэхдээ бас үзчихээрэй гэж хэлье. За тэгэхээр бид нэр сөөргөг болохоор ер нь яг ямар асуудалтай вэ гэдгээ ер нь баг хүн болгонд мэддэг болсон. Ялангуяа манай энэ хотод дэмжлэг арга гэдэг энэ хуудас дээр байгаа хүмүүс бол ерөнхийдөө яг сөөргөг гэж юу вэ гэдгээ ерөнхийдөө багцаал автсан байгаа тийм. Тэгэхээр бидний нөх хоод боловсруулах замын урсгалал ер нь эсрэг урсгал руу ороод өөрөөр хэлбэл орхисгүй газар руугаа дээшээ өксөж одоо орж ирснээсээ болоод сөөргөө үүсэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр энийг үүсгдэг шалтгааных нь бол бид нар өмнөх 7 хоногт болохоор ер нь хөвлийн даралт ихсэх гэдэг энэ тал дээр нь ярьсан. Тэгэхээр тэр бол маш олон хүчин зүйлсээс болоод хөвлийн даралт болоод ихсээд энэ нь өөрөө сөөргөө үүсгэх нэг том одоо шалтгаан болгоо. За тэгвэл өнөөдөр би та нарт яг энэ сөөргөө үүсгэж байгаа шалтгааныг нь юугаар ярих гэж байна гэхээр хоол боловсруулах зам байдаг. Тэр нэг жижигхэн цаграг булчингууд байдаг юм. За тэр булчингуудын үйл ажиллагаа доголдсноос болоод сөөргөө үүсдэг гэдэг тэр өнцгөр нь бол би ярих гэж байна. За тэгэхээр бидний хоол боловсруулах зам гэхээр аль хэсгийг хэлж байгаа вэ гэхээр бидний одоо амны хөндийгөөс ахуулаад тэгээд залгуур хоолой, улаан хоолой, за тэгээд хотоод 12 гэц, нарийн бүдүүн, шулуун гэц гэдэг ингээд нэг 9-10 м уртын юм зам явж байгаа. Энийгээ бид нар хоол болон хотоод гэцний зам гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ зам тэр урт зам байгаа юм чинь тэрэнд одоо урсгалууд нь нэг нөгөө рүүгээ ингээд шууд орж ирэх боломжийг ингээд зохицуулж өгдөг. Тусалдаг нэг тийм цаграг булчингууд байдаг. За тэр нь бол ерөнхийдөө нэг 6 цаграг булчин байгаа. За тэгэхээр энэ цаграг булчингууд л ажиллаа хийж чадахгүй болчихсноос болоод сөөргөө үүсдэг юм байдаг. За тэгэхээр энэ 6 булчингийн дотроосоо би өнөөдөр бол яг 2 булчингийн гол нь ярих гэж байна. Тэгэхээр сөөргөөтэй хүмүүсийн тэр асуудал үүсэж байгаа хэсэг нь ихэнхдээ одоо ер нь энэ хоол боловсруулах дээд замд явж байгаа. Тэгэхээр хоол боловсруулах дээд замд байрлаж байгаа ямар одоо булчин байдгүй гэхээр за энэ улаан хоолой гэдэг энэ улаан хоолойны яг энэ хайд бол дээдлийн хонигч булчин гэдэг нэг юм цаграг булчин байгаа. За тэгээд доошоо яваад ходоодтой яг ингээд заалгах тэр хэсэг дээр нь болохоор улаан хоолойн доод хонигч булчин гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр булчин ажиллаа хийж чадахгүй. Ийм байгаа тохиолдолд одоо танд маш олон зовиорууд өгнө. Тэгэхээр асуулт ирчихсэн байгаа хүмүүс та нар хариултаа авахдаа ерөнхийдөө надад илэрж байгаа зовиор нь ерөнхийдөө юунаас болж ийн гэхээр энэ аль булчингийн үйл ажиллагаанд доголдсноос болж ийна гэдгийг бол маш сайн одоо ойлгож аваарай. Тэгэхээр бүх хүнд тийм ээ одоо энэ чинь 100 гаруй хүн асуулт ирүүлсэн. Тэгэхээр тэр хүн болгонд би одоо яг бүх хүнд ингээд хувийн зөвлөгөө өгж байгаа юм шиг за таних яг энэс болж байна гэж хэлэх боломж байхгүй учраас би одоо энэ яг Facebook одоо энэ сошиал орчинд болохоор яг үгээр ерөнхий мэдээллийг өгнө. Тэндээс та хэрэгтэйгээ олж аваарай. Тэгэхээр асуултууд бол маш их давтагдсан байгаа учраас би хүмүүсийн асуултыг харж агаад өнөөдрийн одоо яг юу ярих вэ гэдэг ерөнхийдөө тэр нэг юм дараалал гаргаж авдаг. Тэгэхээр өглөөнөөс хойш ирсэн хүмүүсийн асуултуудад бол ихэнхэд дандаа энэ хонигч булчингийн сулралаас үүдэлтэйгээр үүсэж байгаа юм зовиорууд дандаа байсан учраас яг тэрнлөө би чиглүүлж өнөөдрийнхөө мэдээллийг өгөх гэж байгаа. За тэгээд бид нар одоо энэ нөгөө сая 2 хонигч булчин гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ таны хонигч булчингийн улаан хоолойн дээр байрлаж байгаа тэр хонигч булчин нь хэрвээ сулрах юм бол таны ам гашуу оргино. За ханиалгана. За хоолой дээр юм байгаа мэт юм торж байгаа мэдрэмж төрнө. За хоолойн дээр ингээд нэг цэр байгаа юм шиг. Тэгээ яг цэр мүү гэд гахгүй гэд ингээд арай гэж нэг цуглуулж яагаад гаргах гэхээр одоо жишээ нь ханиа төрсөн бол ерөөсөө ингээд уушг нь одоо тэр цэр нь сулраад эхлэхээр маш юм
юу гардаг штэ тий ногоон тийм үрслийн шинжтэй цэр гардаг бол сөөргөний үед ялгарч байгаа тэр цуглуулж байгаа гаргаж байгаа тэр цэр гэж ойлгосон гаргасан юм нь болохоор тийм цагаан өнгөтэй тийм гэхдээ тийм зууралцсан наалдаг тийм салслаг бодис байгаа. Тэгэхээр ийм зүйл гараад байгаа бол эн чинь таны энэ улаан хоолойн дээр байрлаж байгаа хонигч булчин одоо ажиллаа хийж чадахгүйгаас болоод нөгөө хамгаалтанд байх ёстой төвөнх байна. Бидний одоо энэ хэсэгтэр чинь дууны хүч байна. За тэгээд бидний залгуур хоолой тэгээд энэ нармаа хамрын хүндий за дунд чих рүүгээ чихний хүндий рүү зарим хүний болохоор амьсгалын зам руу орчдөг. Тэгэхээр амьсгалын зам руу орохоор яадаг вэхээр уушгийг гимтээдэг, цагаан мөгөөрсөн одоо хоолойг нь гимтээчдэг. Тэгэхээр хүмүүс энэ тохиолдолд яадаг вэхээр ханиад хүрчлээгээд андуураад яваад байдаг. Нус одоо нөгөө нармаа хамрын хүндийг гимтчихээр хүмүүс нь яадаг вэхээр би юу хашилтаа болсон юм байна гэдэг. Ингээд чих хамар хоолойгоор очиод эмчилгээ хийлгээд ерөөсөө ахиц гарахгүй, үр дүн гарахгүй яваад байдаг. За одоо өнөөдөр энэ асуулт ирсэн хүмүүстээр зарим нь болохоор за би ерөөсөө ингээд хөвтгээр л яг ханиалгаад эхэлж байна гэдэг ингээд биччихсэн байх жишээ нь. Тэгэхээр эн чинь юу яваад байна гэхээр энэ улаан хоолой энэ дээдлэлт байдаг тэр нөгөө цаграг булчин байгаа шүү дээ. Тэр цаграг булчин чинь ерөөсөө ажиллаа хийхгүй өөрөө гимтсэн тэг үйл ажиллагаанд оролцсон. Энэс болоод одоо ийм завирууд бол илэрж байгаа. За нөгөө талдаа болохоор хэрвээ энэ улаан хоолойн доор байдаг улаан хоолойн доод хонигч булчин хэрвээ суларчих юм бол энэ орчинд бол хүндүрлдэг цээжний одоо орчим хүндүрлдэг аюулхай дээр бол гол харалж өгддөг. За энэ болохоор бид нэр ерөнхийдөө нөгөө сөөргөтэй хүмүүст илэрдэг одоо сонгодог завир нь болохоор энэ. Гэтэл нөгөө түрүүний хэлсэн энэ одоо амьсгалын дээд замд илрээд байгаа асуудлуудтай хүн бол өөрийгөө ерөөсөө сөөргөтэй гэж бодохгүй. Ягаад тэгэхээр энэ бол ерөөсөө чих хамар хоолой асуудал бол ханиа том муу хашил аастам л байгаа гэж бодчихдог. Тэгэнгүүтээ хүзүүрүүн ингээд өгдөөд ирэхээр за бамбай маань өвчлөсөн байна гэдэг ингээд дотоод шүрлийн имлэгээр яваад байдаг. Гэтэл тийм дэмжлэгээ илгээр ерөөсөө ахиц гарахгүй байгаа нь юу явж байна гэхээр энэ бол ерөөсөө амьсгалын замыг хамарсан сөөргөө явж байна тий. Яг улаан хоолойн сөөргөө бус улаан хоолой гимтээсэн яг энэ хэсгээр ирүү гимтсэн бол нөгөө цээж хорсдог тий. Тэгэхээр цээж хорсохгүй мөртлөө надад ингээд маш олон завирууд өгөөд байна. Би сөөргөтэй биш баха гэд ингээд бодоод байдаг. Гэтэл энэ нь нөгөө хоол боловсруулах гээд ялгарсан шүүрлүүд чинь хонигч булчингаараа ингээд одоо дээшээ орж ирэхгүй байх хэрэгтэй байтал нөгөө хонигч булчин өөр ажиллаа үүргээ гүйцэтгэж чадахгүй байснаас болоод дээшээ одоо ходоод гисний ялгаруулсан маш олон хүчтэй тэр хоолыг бүр юучгүй зарладаг тэр шүүрлүүдтэй хамт дээшээ орж ирснээс болоод ингээд таны одоо саяны хэлсэн энэ эрхтнүүдэд бол өрөвсөл явагдаад байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ духны хүндий, хацрын хүндий, нармай тэгэл амны хүндий энэ бүх маш олон төрлийн өрөвслүүд нь бол ихэнхдээ дандаа сөөргөө байдаг шүү. Тэгэхээр хэрвээ та энийг одоо онцлуулъя гэх юм бол те одоо яг энэ минийх сөөргөнөөс болоод байна уу эсвэл хашил байна уу гэдгийг мэдъя гэх юм бол хамгийн ихэнд бол чих хамар хоолойд ингээд яг энэ хамар нармаагаа дурамдуулах хэрэгтэй. Тэгэхээр дурамдуулаад үзэхэд бол туршлагатай эмчнэр бол сөөргөө юу, сөөргөө биш үү гэдэг бол ялгаж чадна. Тэгээд хэрвээ чих хамар хоолой талдаа асуудалгүй юм байна гэвэл яг үгээр ходоод одоо докторын эмчнэр очих хэрэгтэй тий ходоодоо дурамдуулах хэрэгтэй. Тэгээд нөгөө хонигч булчин дээр чинь сулрал явагдсан байгаа нь тодорхой онцлогдчих юм бол би сөөргөөтэй юм байна гэвэл тэрний эсрэг юм арга хэмжээнүүд бол авч болно. За тэгэхээр дөрөв миний хэлсэн тэр хонигч булчингууд нь ялангуяа энэ хоол боловсруулах замд байгаа 6 ийм булчин байдаг гэж хэллээ шүү дээ. Одоо бидний энэ саяны нэрлсэн улаан хоолойн дээр доод төгсгөл нэг байгаа. За тэгээ ходоодны төгсгөл дээр нэг хонигч булчин. Тэгээ 12 хуруу гүйтсэн дээр нөцгөөс орж ирэхүүгүй юу гэдгийг бас зохицуулж яадаг ийм жижигхэн одоо хонигч булчин байдаг. Оодын хонигч булчин гэдэг байгаа. Нөгөө нарийн гэц, бүдүүн гэц хоёрын дунд л бас хоорондох шүүрлүүдээ тийм ээ агуулгах тухайнуудаа солилцуулахаас нь хамгаалдаг ингээд бас нэг хонигч булчин. За тэгээ бүр хоол боловсруулах хамгийн төгсгөлийн зам буюу хошногны орчинд бол бас ийм юу ах вэ? Бас нэг ийм саграг булчингууд байрлаж байгаа. Тэгэхээр энэ дотроосоо энэ улаан хоолойн дээдл болон улаан хоолойн доор байгаа энэ хоёр хонигч булчин нэг бол суларцсан. Эсвэл өөртөө ингээд өрөвссөн юм чи яадаг вэхээр улаадаг, хавгнадаг. Тэгээ янз бүрийн завирууд, чангалгаанууд бол өгж байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ерөнхийдөө өвчлчөөд ажиллаа хийж чадахгүй байгаа бол сүргөө үүснэ. Тэгэхээр та ходоодны хүчил дарангуулах ч юм уу өөр одоо эмийн эмчилгээ хийх юм бол хэдийгээр тэр эмийн үйлчлэгээр ингээд дээш орж ирж байгаа шүүрлүүдийнх нь хүч нь багасж байгаа ч гэсэн эргээд та тэр эмийг уухаа зогсоохоор л ерөөсөө шууд завир нь дахиад эргээд гарна. Яагаад тэгэхээр асуудлын цаад шалтгааныг та засаагүй байгаа учраас дахин тэр завир илэрнэ. Тэгэнгүүт хүмүүс яадаг вэхээр ерөөсөө энэ эмийг л уувал миний одоо завир багасж байгаа юм чинь ингээд тэр эмийг ерөөсөө яг чихэр шиг өдөр болгон идээд хэрэглээд эхэлдэг. Энээсээ болоод эмийн хамааралтай болоод эм уувал завир нь жоохон багасч яадаг, эмээ авахгүй бол ерөөсөө ингээд шаналгаатай байдаг ийм асуудалд ордог. Тэгэхээр бид нар одоо энэ ходоодны хүчлийг дандаа дарангуулах нь зөв үү? Ходоодны ялгаруулсан шүүрлүүдийг дандаа ингээд саармагжуулаад хүчлэг биш шүтлэг байдал руу ус шиг болгоод ингээд саармаг болгоод авах нь ер нь зөв үү гэхээр энэ бол цаанаа буруу маш олон асуудал өөрөөр хэлбэл тэр хоол боловсруулах явцыг чинь нэгдүгээр нэг ихний шатыг ингээд зогсоочж байгаа.
Дараа нь болохоор тэр хоолноос авах ёстой шимт хичээлийг чинь авалж чадхаа болиулж байгаа. Тэгэхээр ингээ хоол шимт хичээл авах болохоор таны бие махбод шимт хичээлийн дутагдалд орсноос болоод маш олон асуудлыг ерөөсөө л эрүүл мэндийн бүх асуудлууд бол ингээ үүсэх тэр үндсэн суурин тавигдчихдаг. Тэгэхээр бид нэр тэр зовиороо намдах гэхгүйгээр яг цаана нь явагдаад байгаа тэр процесстэй явцыг нь засаж өгөх юм шаардлагатай. За тэгэхээр энэ засварт нь хамгийн чухал юм нь юу байдаг вэ гэхээр бид нэр тэр хонигч булчингаа чангалж сурах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хонигч булчингаа чангалахын тулд бид нэр яах вэ гэхээр за энэ одоо улаан холон дээдлийн хонигч булчин бол бид нэр удирдах чаддаг өөрсдөө. За та ингээ юм залгаад энэ залих хөдөлгөөнгүүд яадаг вэ гэхээр энд ерөөсөө энэ хонигч булчин нь нэгдээд хаагдаад нэг юм чангарах хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр та тодорхой давтамжтай юм бас амьсгалын юм дасгалуудыг хийгээд илгүүдийг хийж өгснөөрөө энэ улаан холон дээдлийн тэр суларсан байгаа хонигч булчин доолдсон байгаа үйл ажиллагааг бол бүрэн засч болно. Тэнд бол ямар ч юм хэрэглэхдэггүйгээр засч болно. Харин энэ улаан холон төгсөлт байдаг энэ булчин бол жаахан төвхтэй. Ягаад тэгэхээр энэ булчин бол бид нэр удирдах чадахгүй. Сая бид нар ингээ юм залихыг ингээ залгаад энийг удирдаад хизээ залих уу залихгүй байх уугаа бид нэр ингээ шийдэж штэ. Тэгвэл бидний улаан холон доотлын хонигч булчин бид нэр нээгдүүлэх, хаагдуулахыг бид нэр захирч чадахгүй, удирдах чадахгүй. Бидний одоо оюун санаагаар удирдуулагддаггүй. Гэхдээ энэ нь одоо ерөөсө бүр огт удирдах болохгүй гэсэн үг биш. Ямар нэгэн тодорхой юугаар аргачлаар бид нэр бас зохицуулж болдог. За энэ нь юу гэдэг вэ гэхээр бид нэр амьсгалаараа засаж болдог. Өөрөлдвөл та өрцнийхээ булчин амьсгал авахар чи өрцний булчин чинь доошоо болоод амьсгалаа гаргахаар дээшээ болоод нэг ийм хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр тэр өрцний булчинг бол бид нэр удирдах чаддаг. Бид нар амьсгалаа удирдах чаддаг. Өөрөлдвөл амьсгалаа төгжий гэвэл бид нар төгжчихдэг. Амьсгалыг гэвэл амьсгалчдаг. Тэгэхээр энэ амьсгалаараа бид нэр өрцний булчингаа удирддаг. Өрцний булчин маань бидний улаан холон төгсгөлийн тэр хонигч булчин бол маш сайн одоо хаагдахад нь тусалж өгдөг. Тэгэхээр бид нар өрцний булчингийн ийм дасгалуудыг бол хийж явах. Энэ бол танд бол хамгийн сайжрал өгөх нэг арга болдго юм аа. За тэгэхээр би түрүү нөгөө энэ шаар гэдээсэн шүү дээ. Тэгэхээр танд байгаа ямар нэгэн шаар байж болно. За эсвэл яг энэ нөгөө булчингуудын тонусыг сайжруулах юм зориулт имчилгээний юм бөмбөлөг байдаг шаар байдаг. Тэгэхээр энэ шаараар бас юу хийх маш энгийн тийм амьсгалын тийм өрцний булчинг сайжруулад сөргөө эсрэг байх юм дасгалыг би та бүхэнд зааж өгнө. Одоо ингээд лайвын дундуур заагаад өгнө. За ерөнхийдөө сөргөөтэй холбоотой асуултаа та бүхэн манд товчхон бичиж байгаараа би тэгээд лайвын төсөлд та нарын асуултанд хариулаад явнаа. За тэгэхээр энэ өрцний булчингийн үйл ажиллагааг хэвийн болгоход бидэнд одоо маш олон ийм цогц арга хэмжээ авч ээж энэ булчингийн үйл ажиллагааг хэвийн болгоно. Ганцхан амьсгалын дасгалаар гэхгүй те давхар бид нар хоолоороо маш сайн зохицуулах хэрэг гардаг. Ягаад тэгэхээр бидний улаан холон тэр доод төсөл байгаа хонигч булчин маань бид нар идж байгаа хоолнд маш их одоо хамаардаг. Идж байгаа хоолоос бол маш их хамаардаг. Та хэрвээ ингээд кофе уучих юм бол энэ улаан холон төсөлд байгаа тэр хонигч булчин бол ерөнхийдөө ингээд суларчдаг. За ингээд суларчаар нөгөө та хоол идсэн үедээ кофе уугаад ирэхээр нөгөө хоол идсэн учраас таны ходоод чи өөрөө хоолоо боловсруулах төрөл бүрийн юм шүүрлүүд ялгаруулсан байгаа. Тэгэхээр тэр нь чинь нөгөө тэгээд олон доод төсөглийн хонигч булчин суларчаар дээшээгээ таны хөдөлгөөнөөр биеийн хөдөлгөөнөөр одоо эсвэл тэр ходоодны булчингийн займч хөдөлгөөнөөр ингээд ходоод идсний агуулгах чинь дээшээ ороод ирчихдэг. Тэгэхээр одоо та жишээ нь сөөргөтэй бол ер нь кофег бол уух тохиолдолд одоо яг хоол идсэн үедээ уух юм бол хоол идчих үедээ эсвэл яг хоолны өмнө ч юм уу ингээд ойрхон хэрэглэж юм бол хонигч булчин судалцдаг. Одоо тэгээ тамиг татчих юм бол сулрна. Гата янз бүрийн одоо чихэр гаа хүлхэх ч юм уу, гата цай ч юм уу, иймэрхүү юм хэрэглэвэл бас суларчдаг. Гэхдээ хүн болгоны хувьд өөр үйдэх шүү. Зарим хүн бол одоо кофе уусан ч одоо тэгээ сөөргөө үсгүй байх тохиолдол байдаг. Гэтэл зарим хүн дээр бол ерөөсө нэг балга уусан ч ерөөсө сөөргөтөд байдаг. Энэ нь бол яг тэр тухайн хүнээс болоод бол харилцаа адилхан өөр байдаг. Тэгэхээр яг одоо бүх хүнд гэж бол хэлэхгүй. Тэгэхээр хүн болгоны хувьд бол өөр байдаг юм. За одоо зарим хүн бол одоо улаан лойл орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр сөөргөн улам нэмэгдээд идэг. Одоо улаан лойлыг чинь бид нэр дангаар нэдэж болно. Нухшлаад одоо паста гэж хэлдэг ч улаан лойлын паста одоо юу нухшиг хэрэглэж болно. Ямар нэгэн байдлаар одоо помидортой улаан лойлыг бид нэр хэрэглэх юм бол сөөргөний шинж тэмдэг илэрдэг хүмүүс байдаг. Зарим нь бол тэр нь бол илэрхгүй байх жишээтэй. Тэгэхээр хүн болгонд бол энэ хоол хүнсний бүтээгдэхүүнийг сонгоход бас өөр болно. Тийм учраас ерөнхийдөө бол энэ нөхөн сэргээх эмчилгээ гэдэг маань одоо хувь хүний шинж чанартай бие махбодын онцлогтой байх учраас одоо энэ дээр бид нэр сошиал дээр бол ерөнхий нийтлэг хүмүүст л одоо ийм хоол идэхэрч гэдэг юм уу энийг хэлж өгөхөөс яг танд гэсэн ийм юугаа мэдэж авъя гэх юм бол та яах вэ гэхээр одоо яг хувийн ганцаарчилсан одоо зөвлөгөөг авч болно. Эсвэл ерөнхий удирдамжийг бол биднээс бол авч болдог. Тэгэхээр манай төв дээр бол одоо та хүрээд ирэхэд бид нар хоолтын тал дээр бол ерөнхий гарын авлага өгөх, хоолны ерөнхий хэрэглэж болохгүй хүнсний чагсаалтыг өгөх гэх мэтчлэнгээр таны авсан тэр зөвлөгөөний сонголтуудаас хамаарат өөр байдлаар бид нар юу яадаг үйлчлэгээ үзүүлдэг. За тэгээд
сардаа бол бид нэг 2 удаа ерөнхийдөө таны тавигдсан байгаа оншууд дээр ерөнхийдөө оншийг уншиж өгнө. Одоо яг ийм онш тавигдсан байна гэдгийг бол дэлгэрэнгүй одоо уншиж тайлбарлаж танд одоо ийм асуудлууд бол үүсчээд байгаа юм байна гэдгийг ерөнхийдөө дүр зургийг бол танд гаргаж өгнө. Тэгээд дээр нь одоо яг танд бол ерөнхийдөө ийм одоо нөхөн сэргийн хэмжлэгээ хийлгэх бол үр дүнтэй байна гэдэг энэ одоо нөхөн сэргийн хэмжлэгийг санал болгоод. Тэгэхээр энэ нөхөн сэргийн хэмжлэгэнд болохоор тодорхой иллэг орж ирдэг, дасгал орж ирдэг. За тэр дасгалыг хийдэг аппарат болон хэрэгслүүд байдаг. Тэгэхээр одоо энэ жишээ нь миний одоо өнөөдөр харуулдаг байгаа энэ сөөргөн эсрэг бөмбөлөг байгаа. Тэгэхээр энэ бөмбөлөг нь гэхэд одоо тэр сөөргөн эсрэг тоног одоо хэрэгслийн нэг болж ирэх жишээтэй тийм ээ. За тэгэхээр ийм байдлаар одоо та яг өөртөө ер нь ямар нөхөн сэргийн хэмжлэгээ таарах вэ гэдгээ мэдээгээвэл манай дээр ирээд зөвлөгөөнүүдийг авч болох. Тэгээд сардаа бол 2 удаа бид нар зөвлөгөөнийхөө төлбөрийг бол 50% ингээд хөнгөлдөг гэдэг та бүхэнд ер нь өмнөх слайд дээр хэлсэн. Тэгэхээр одоо манай энэ 1-р сарын 2 дахь зөвлөгөө нь болохоор эх 7 хоногийн 5 дахь өдөр буюу 1 сарын 17-нд бол явагдана. Тэгэхээр та бүхэн тэр өдөр бол хурж ирж болно. Тэгэхээр бусад ажлын өдрүүдээр бол бас хурж ирээд үйлчлүүлж болно. Тэгэхээр тэр өдөр болохоор гол нь нөгөө үйлчлэгээний төлбөр нь болохоор 50% хямдардаг юм аа. За яг өөртөө тохирсон веб зөвлөгөө гэхээр мэдээж хүн болгон авах боломжгүй учраас би яаж юм гэхээр сар болгон бол энэ групп коучинг үйлчлэгийг цөөхөө нэг одоо 10 хүний дотор л ерөнхийдөө зөвлөгөөг бол үзүүлж байгаа. За тэгэхээр энэ 2 сард болохоор 2 сарын 1-нд манай зөвлөх үйлчлэгээ групп коучинг, зөвлөх коучинг үйлчлэгээ хосолсон ийм 3 сарын ийм үйлчлэгээ явагдана. Тэгэхээр та 90 хоногийн хугацаанд одоо надтай 7 хоног болгон одоо зүүмээр уулзаж тэгээд танд бол би яг энэ хоолтын тал дээр хоолоо яаж хийх үү гэдэг энэ талын зөвлөгөөг бол өгнө. Тэгэхээр энэ 3 сарын үйлчлэгээний төлбөр нь болохоор 450 мянга байгаа. Одоо бүртгэл явагдаад ер нь бол хүмүүс бүртгүүлээд нэлийн одоо дүүрж би цөөхөн хүмүүс авдаг учраас тэгэхээр та амжаад одоо бүртгүүлээд юу хагаад энэ хөтөлбөртөө орж болно. Тэгэхээр энэ тохиолдолд би тодорхой шинжилгээнүүдийг нэмж хийлгэх юм уу эсвэл шинжилгээ нь бас нэг хуучин биш бол тэр шинжилгээнд дээр нь тулгуурлаад бас яг тань тохирсон юм таны биеийн байдал дээр илүү анхаарсан юм зөвлөгөөг бас өгөөд явчихдаг юм. За тэгэхээр энэ бол 2 сарын 1-нд эхлэн тэгэхээр тэрнээс өмнө одоо бүртгэл нь явагдаад эх 7 хоногт бол юу бүртгэл нь дуусч байгаа. Тэгэхээр тэнд бол та бүхэн орж болох юм байна. За тэгэхээр одоо би та нарт энэ шаараар тийм ээ амьсгалын дасгал хийх юм юг зааж өгье. За тэгэхээр та зүгээр энэ болохоор нөгөө яг зориултын шаар учраас энэ имчилгээний юм шаар гэдэг. Тэгэхээр энэ зориултын шаар нь өөрөө юм амьсгал үлээлгэх юм юутэйгээ хошуутайгаа ингээм хамт байдаг байхгүй. За тэгэхээр энийгээр бол дасгал хийнэ. За энэ дасгалаа хийхдээ яаж хийдэг вэ гэхээр за би юугаа жоохон тэргөө микрофонтой юм чинь жоохон хол тавиад за ингээ ярихад гайгүй болчих واخ гэж бодож байна. За та нуруугаад одоо суугаад болон хөвтөд айлч тохиолдолд хийж болдог энэ дасгалыг за суугаад тохиолдолд одоо хий бүгдээрээ тэгэхээр ихц суун ерөнхийдөө бол хит хоошоо ингэж налд суухгүй эсвэл урагшаа бүгдийг суухгүй ерөнхийдөө ингэж ихц ингэж сууж өгнө. За ингэж сууж агаад тэгээд амьсгаагаа бол хамраараа уртаар аавна. За амьсгаагаа авахтаа яг зэрэгцээд таны гэдэс ингэж жирэмсэн үнэх шиг ингэж урагшаагаа ингэж юу ах хэрэгтэй цүдих хэрэгтэй. За амьсгаагаа авлаа. За амьсгаагаа гаргахтаа болохоор та амаараа гаргана. Тэгхтээ хөвлийгээ буцаад одоо нарийсгаад ингэж татна. За эхлээд та нар дарааллыг мэдээд авчих. За амьсгаагаа авахдаа хамраараа амьсгаагаа авна. Тэгээд хөвлийгээ урагшин түрнэ. За тэгээд 1 2 3 за болж өгвөл нэг 5 секунд төгжүүл бас их сайн үр дүнтэй байдаг. Ерөнхийдөө нэг улаан хоолойн төгсгөл байгаа хунигч булчин бид нар чангалж сурах гэдэг шүү дээ. Хэрвээ тэр хунигч булчингээс чангалж хэвийн байдалд оруулах юм бол таны ходоод гэдсэнд юу ч идэж уусан тэр бүхэн дээшээгээ орж ирээд нөгөө сөөргөний асуудлыг бол үүсэхгүй байх юм нөхцөл бүрддэг. Тийм учраас энэ одоо амьсгалын дасгалыг та өдөр болгон тэгээ боломжтой бол өдөрт 2 3 удаа хийгээд байх юм бол хэсэг хугацааны дараа гэхэд таны сөөргөн зовир заавал юм уухгүйгээр бол маш сайн намдаж өгдөг. Тэгэхээр маш үр дүнтэй ийм дасгал байгаа. Тэгэхээр гол нь техникийн та зөв сурах хэрэгтэй. За тэгэхээр техник би хэлж өгöd байна те. Амьсгаагаа хамраараа гүнзгий авлаа. Амьсгаа авах үед гидс чи урагшаага цүдийгээ дээш түргдэн. Амьсгаагаа гарах үедээ амаараа гаргах үед гидс чин татагдаад нарийн болох хэрэгтэй. За энийг л та маш зөв хийж өгнө. За тэгвэл танд одоо шаар байхгүй ч гэсэндээ та сая энэ дасгалыг одоо хийж болно. Тэгвэл хэрвээ та ингээд шаартай байгаад амьсгаагаа гаргахтаа нөгөө амаараа гаргахтаа шаараа хэрвээ үлээх юм бол энэ шаар үлээнэ гэдэг чинь өөрөө бас нөгөө өвчтний булчинд нэмэлт ачаалал болж өгдөг. Одоо жишээ нь бид нэр булчингийн дасгалыг ямар нэгэн төхөөрөмжгүй хийхэд нэг өөр хэрвээ ямар нэгэн төхөөрөмжийн тусламжтай хэрвээ юу хийх юм бол дасгал хийх юм бол тэр булчин илүү одоо юу яадаг ч та маас нь томроод илүү одоо тоонус нь сайжраад илүү үйл ажиллагаа нь сайжирдаг. Яг тэрнтэй адилхан энэ шаар нь болохоор юу ах вэ гэхээр тэр дасгалын төхөөрөмж нь гэсэн үг байхгүй юу? Хэрвээ та төхөөрөмжтэй хийхэд тань төвхтэйгээ бол эхлээ зүгээр төхөөрөмжгүй дасгалаа хийдэг шиг шааргүй хийгээд үз. Тэгэхдээ тэр нь бол агцсан тэг удаан харагдах учраас аль болохоор шаартай хийвэл их зүгээр. Энэ одоо бөмбөлөг гэдэг одоо шаарл гэж хэлдэг шүү дээ. Бөмбөлөгтэй хамт хийвэл их зүгээр байгаа шүү. За тэгэхээр одоо бүгдээрээ нэг хамтдаа амьсгалаад амьсгаагаа нэг удаа аваад гаргаад үзье. За амьсгаагаа авахтаа гидсээ урагшаа зүдэлгээ түрнэ. Амьсгаагаа гаргахтаа гидсээ татна. За хамт зэрэг авъя. За
За дахиад нэг удаа. За тэгэхээр нэг удаа орохдоо болохоор 4 удаа л хийн. Тэрнээс олон хийчих юм бол магадгүй таны толгой эргэж магадгүй. Зарим хүний хувьд бол энэ нь бас их шууд тархинд нөлөөлдөг. Тийм учраас та нэг удаа хийхдээ 4 удаа саяны одоо амьсгаагаа аваад гаргаад дахиад амьсгаагаа аваад гаргаад гэд ингээд 4 удаа хийгээд тэгээд хэсэг амарна. Одоо хэсэг гэдэг нь 1 минут ч юм уу те. За магадгүй бие чагнаад үзээд 2 минут ч юм уу. Гайгүй бол 30 секунд ч юм уу. Нэг хэсэг хугацаагаар та амарх нь. За манайха юу агаарай. Та өмнө нь одоо манай бичлэгүүдээр комент бичээд эсвэл лайк зүрхээ дарсан учраас танд одоо миний энэ бичлэг харагдаж байгаа. Тэгэхээр та цаашдаа бидний өгөх энэ мэдээлэл зөвлөгөөг тийм ээ авжээ гэх юм бол юугаа энэ лайва сайхан юу агаад өгөөрэй. Комент бичээд юм уу эсвэл юу яачих. Лайк дараад те шеэрлээд өгөөрэй. Тэгэх юм бол танд өөртөө нэргээд амархан олддог юм болдог шүү. Тэгэхээр Facebook-ийн алгоритм тэгж ажилладаг байгаа. За тэгэхээр би ерөөсөө юу яачаад хэрвээ та нөхөн сэргээх эмчилгээг те яг ямар эмчилгээ танд хэрэгтэй болох вэ гэдгийг мэдмээр байгаа бол нэг гэ тавьчих. Тэгэхээр нэг гэж тавьсан хүмүүс бид нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээллийг өгье. За хэрвээ та групп коучинг үйлчилгээ, зөвлөх коучинг үйлчилгээ 3 сарын үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад төлбөрийн талаар шилжүүлэх данс гэдэг иймэрхүү мэдээлэл мөн энэ одоо коучинг үйлчилгээний ямар давуу талтай гэдэг ийм илүү мэдээлэл авахыг хүсэж байгаа бол та 2 гэж бичиж. За та хэрвээ энэ манай дээр төв дээр худалдаалагдаж байгаа нөхөн сэргээх ийм эмчилгээний юу гэх тийм ээ бүтээгдэхүүн хэрэгсэл аппаратыг хэрвээ сонирхож байгаа бол та 3 гэж бичээрэй. Одоо энэ яг энэ шаарыг жишээ нь асууж болно. Гэх жишээ нь тэгвэл 1 2 3 гэдэг тоогоо тавьчих юм бол яг тань тохирсон тэр мэдээллийг бид нэр автоматар чатаар нь танд илгээн. Гэхдээ өнөөдөр биш маргааш явуулна. Тэгэхээр та комментэн дээр бичээд явчаарай гэж хүсэж байна. За бичлэг үзэж байгаа бол дараа нөхөж үзэж байгаа бол шууд 50 авчих юм бол танд автоматар мэдээлэл яваад очиж шүү. За тэгээд юугаан лайв та бас шеэрлээд өгөөрэй. Тэгэхээр бидний ажлыг дэмжиж бас таашаа шеэрлээд өгөөрэй. За тэгэхээр саяныхын дасгалын ерөнхийдөө техникийг та бүхэн ерөнхийдөө мэдээд авчлаа те. Амьсгаагаа авахдаа хэвлийгээр амьсгалаад амьсгаа гаргахтаа хэвлийг ингээ сайн татна. За энийг хийхдээ нагчиг та микрофон бариагүй байгаа учраас яг уу гэхээр зүүн гараа хэвлий дээр ингээ тавиад өгчих. За ингээд тавиад өгчих юм бол яадаг вэ гэхээр та нөгөө амьсгаагаа авахдаа гидсч урагшаага турж гин үү төрөхгүй байна уу гэдгээ мэдрэхэд маш сайн тусалдаг байхгүй юу. Тэгэхгүй болохоор хүмүүс яадаг вэ гэхээр ингээ амьсгаагаа авахдаа хэвлийгээ татаад байдаг зарим нь бүр эсрэгээр ялангуяа настай хүмүүс бол ингээд амьсгаа авахдаа хэвлийгээ татаад гаргахтаа цүдилгээд ингээд эсрэг амьсгалаад зарим бүр яаж заагаад сурахгүй байгаад байдаг байхгүй юу. Тийм учраас та яг уу гэхээр юу яагаад өгөөрэй. Амьсгалынхаа юг зөв хийж гинүү гэдгээ мэдрэхийн тулд зүүн гараа хэвлий дээрээ тавиад өгөөрэй. За тэгэхээр баруун гартаа болохоор та нөгөө шаараа барина гэсэн үг шүү дээ тий. За танд ийм нөгөө хошуу байхгүй бол зүгээр шаараа ингээд барьсан ч болно. Агарын бөмбөлгөө ингээд барьсан ч болно. За тэгээ одоо болохоор бүгдээрээ энэ шаартаа хамт хийгээд үзье. За ингээр бол бүр илүү нөгөө төхөөрөмжтэй хийж байгаа байдлаар илүү сайн орж өгдөг шүү. За тэгэхээр хамт за та нар шаар байхгүй учраас яг нөгөө зүгээр л юу ачих хамаараа амьсгал аваад амаараа гаргаад явчих. За би болохоор энэ шаартаа хийгээе. За амьсгаагаа авлаа. За ингээд 4 удаа хийчихэж байгаа юм. За ингээд 4 удаа хийхээр яг уу гэхээр таны өвчний булчин бол өөрөө чангарч байгаа. Тэгэхээр өвчний булчин чангарснараа улаан хоолойн доотлын хунигч булчин чангалаад өгч байгаа. Тэгэхээр энэ нь сөөргөг болоод нөгөө сөөргөөнийхөө урсгалыг зөв болгож хааж өгөхөд нь тусалж өгч гэнэ гэсэн. Тэгэхээр та ямар ч ямар ч одоо хэрэгсэл одоо юу авахгүйгээр им бэлтгэл хэрэглэхгүйгээр одоо булчингаа чангалж өгөх юм үр дүнтэй арга байна шүү дээ тийм ээ. За ингээд амарна хэсэг амарна. За энэ 4 удаа би сая үлээлээ. За тэгээ энэ нөгөө зориултын хошуутай энэ эмчилгээний бөмбөлөг болохоор ингээд шууд агаараа өөрөө ингээд гаргацдаг. За тэгээд дараагийнхаа хэсэг нөгөө амарж байгаа дахиад та амьсгаагаа авахтаа энийг хийжтэй те. Амьсгаагаа авлаа. Авахтаа хэвлий чин урагшаагаа төрнө. Амьсгаагаа хамраараа авна. Гэт гидсчин байдгаараа тэлэн шүү. Сайн тэлээрээ болж өгвөл энэ хавирг руугаа хавиргач ингээд бүр гадагшаад тэлж байгаа нь мэдрэгдэжээвэл их зүгээр. Эхний удаа хийх гэж байгаа бол энэ хавирган дээр ингээд гараа тавьж агаад
Гэхдээ хавиргач ингээ гадагшаа ингээ тэлэгдэж гинүү гэдгээ бас хянаад үзээрэй. Хөвлөч урагшаа сайн зүдэж гинүү. Хавиргач ингээ хоёр тишээгээ урагшаагаа арагшаагаа ингээ сайн тэлэгдэж гинүү. Тэгэхээр ингэж хэрвээ зүг хийж чадах юм бол таны өрчний булчингоо сулраад өөрөө ингээ суларч одоо энэ шаар шиг ингээ суларчсан маш тэр булчин чинь маш гоё чангараад эхэлдэг. Ингээ чангарчих юм бол нөгөө улаан хоолойнхоо доод хоногч булчин хаагаад өгдөг байхгүй. Тэгэхээр бид нар улаан хоолойн доотлын хоногч булчингаал хаагдуулаад сурчих юм бол сөөргөн асуудал бүр ингээ дээшээгээ ингээ асуудал үүсгээ зогсно. Тэгэхээр та энэ дасгалыг амьсгалын дасгалыг тасралтгүй байн хийж чадвал үр дүн маш сайн өгдөг. Одоо манай одоо хуудсыг дагдаг олон хүмүүс бидний өмнө нь зааж өгсөн юм дасгалуудыг хийгээд сөөргөн зовир бол багасчлаа гэд манай дээр хурж ирдэг бидэнд одоо хариу одоо нөгөө чатаар харьцаад ингээд талархлаа зөндөө олон хүмүүс бол хийдэг. Тэгэхээр хэрвээ та яг булчин чинь өөрөө ингээд нэг удаа хийгээл чангарахгүй шүү дээ. Тооносон сайжрахгүй. Олон удаа байнга тогтмол хийж л сайжрна. Тийм учраас залхуурахгүйгээр тэгээ өөртөө ингээ хөвшил болгож даатал болгож чадах юм бол энэ бол маш үр дүнтэй ийм амьсгалын дасгал байгаа шүү. За одоо түрүү нэг орц одоо би дахиад нэг оръё. Одоо энэ шаараараа дахиад. За. За ингээ хоёр дахь орж ийн гэсэн үг те. За яг энэ шигээ ингээд та 4 удаа хийн. За ингээд 4-4-өөр 4 орлох юм гэсэн үг. Өөрөөр хэлбэл сая би 4 одоо 4-өөр 2 орчлоо. Яг энэ шигээ ингээд 4-өөр 4 удаа орчход яг нэг юм ээлжийн дасгал болчихж байгаа. Тэгээ энийгээ та болж өгвөл өглөө өдөр орой 3 удаа хоол иддэг шигээ тогтмол ингээ өдөр болгон хийгээд байх юм бол одоо тэр маш олон сөргөн асуудлуудыг бол засах юм боломжтой. За бид нар онлайн ийм одоо сөргөн эсрэг ийм илэг дасгалын онлайн групп байдаг. Тэгэхээр та тэр группэд нэгдэж болно. Тэнд бол одоо хэдэн зуун хүн нэгдсэн байгаа. За тэн дээр орох юм бол янз бүрийн ийм сөргөний эсрэг эмгүү арга хэмжээнүүдийн буюу дандаа илэг дасгалыг заагаад өгчихсөн ийм групп байдаг. Энэ болохоор 3 хичээл байгаа. 3 цуврал хичээл байгаа. Тэгээд төлбөр нь болохоор 45 мянга байдаг. Тэгэхээр та тэр группт нэгдээд тэр дасгалуудыг ингээд дагаад хийгээд байвал саяны одоо энэ амьсгалын дасгалт шиг ийм олон дасгалуудыг бол заагаад өгчихсөн байгаа. За. За тэгэхээр энэ саяны миний харуулсан юу байгаа тийм. Юу дуудлага гарч ирдэг. Энтэй адилхан өөр бас манай дээр бол ийм тоног одоо хэрэгслүүд бол байдаг. Тэгэхээр манай төв дээр хурж ирээ та яг аль нь танд нэвтэйхэн банд авч болно. Энэ шаар бол одоо энэ чинь 5,000 л байдгийн. Энэ юутай оршоод байгаа. Тэгээ эмчилгээний ийм зориултын бас нөгөө зүгээр ердийн шаарнаас арай өөр эмчилгээний зориултын шаар ахгүй. Тэгэхээр энийг бол та бас нөхөн сэргээх эмчилгээ сонирхоод эсвэл хувийн зөвлөгөөнд авах юм уу? Эрхийг манай төв дээр ирж байгаа бол ирээд авч болно. За одоо бүгдээрээ юу руугаа орчъя? Асуулт хариулт руугаа орчъя. За гоё дасгал зааж өгсөн баярлаа гэж шаарыг авч хийнэ гэж. За яг хөө заавал энэ шаар байхгүй зүгээр ердийн шаар байсан ч болдгийн. Гэхдээ нэг асуудалтай энэ болохоор нөгөө ингээд цойжлогдчихдаг, төгжигдчихдаг. Тэгэхээр энэ шаарыг үлээхэд бол илүү амар болдог. Тэгээд хийгээ гаргахад бас амар байдаг байхгүй. Тэгээд энэ болохоор бас арай нэг хэрэглэхэд бол амар. Байхгүй бол та хамаагүй зүгээр ердийн хүүхдүүдийн үлээдэг шаарыг аваад юуг нь барьж агаад өөрөө үлээж болно. Тэр бол таны өөрөө юу те. За дасгалд бол та орж болно. Дасгал нэгдья гэсэн хүмүүс юу яачих? 4гээ тавьчих. 4гээ тоо тавьсан хүмүүстээр бид нар дасгалд яаж хамрагдах уу гэдэг мэдээллийг өгөө явчаа. Хошуугүй хэцүү байхаа тийм. Хошуугүй бол ерөнхийдөө бас их төвөгтэй. Тэгэхээр хүн төвөгтэй болчоор ер нь юмыг хийхэ болчдаг шүү дээ. Залхуураа жоохон төвшөөчдөг. Манай хаяг асуусан байна. Хаяг юунд байгаа шүү? 10 дугаар оруулалтын шинээр хэрэгцсэн юм арт байгаа. Тэрний яг замынх нь урталд 7 давхар офисын Panasonic дээр оройд бичгтэй юм юу гэдэг барилга байдаг. Тэрний 3 давхарт 303 толд байгаа. За би өмнөх юугаа лайв дээр хүмүүсийн лайв гэнэ нөгөө постныхон доороо ирсэн хүмүүсийн би 20 цагаас гээ зар тавьчаад сая бүр нөгөө Монголын цагаар мартчихжээ. Тэгээд нэг харсан чинь бүр Монголын 20 цаг аль хэдийн болцсон байж идэгин. Тэгээд нэлийн 30 минут хоцорчлоо. Хуучлаарай. За сэрж мэддэг гэгч асуулт тавьсан байна. Сайн байна уу? Шөнийн 3-аас 4 5 цагийн үед ам гашуу оргиод босож бүлээн ус уудаг. Энэ юунаас болоод байгаа юм болоо зөвлөгөө өгөөч гэсэн байна. За одоо дасгалаа заасан чинь жоохон ортолчих. За тэгэхээр сайн байна уу сэрж мэддэг гэгч. За шөнийн 3 цаг
5 цаг гэдэг бол ер нь маш чухал цаг юм аа. Ягаад тэгэхээр бидний өмнөх өдөр идэж уусан хоол хүнс байгаа шүү дээ тий. За тэдгээрийг бол ерөнхийдөө бидний бие махбод шүүгээд боловсруулад хортой хоргуугаар нь одоо нэгсэнтэй ангилал явуулаад ийм маш чухал одоо бодис солилцооны чухал ийм үйл явц явж идэг. За тэгээ ялангуяа энэ дотор бол хамгийн чухал оролцдог тэр хоргоожуулах үйл ажиллагаа явуулдаг тэр эрхтэн болохоор бидний элэг цус байгаа. Тэгэхээр цус бол одоо шөнийн 23 цагаас эхлүүлээд идэвхжээд одоо өөрийнхөө тэр одоо бид тийм ээ байгаа гадагшлах хэвээр зүйлүүдийг маргааш нь цус болгож ялгаруулах гэдэг ингээд байж идэг. За тэгээ цус гэдэг чинь ер нь бол бидний бид байгаа хорууд байгаа шүү дээ. Хорыг бол агуулцсан байгаа шүү дээ. За тэгээд тэрийг нь бол одоо элэг бол ерөнхийдөө шөнийн 1 цагаас за тэгээ 3 цаг хүртэл бол ерөнхийдөө бие хоргоожуулах хамаг үйл явцаа явуулж идэг. Тэгэхээр шөнө бол бидний хэрвээ яг энэ цагт унтчих юм бол таны бид хор ялгах ийм процесс явагдаж байгаа, хоргоожуулах явц явагдаж байгаа. За тэгээ яг энтэй зэрэгцээд яадаг вэ гэхээр ерөнхийдөө тэр нөгөө элэг цусны үйл ажиллагаа маш эрчимтэй одоо хоргоожуулах үйл ажиллагаа явуулж байгаа үед бол цус бол юу хотоод руу бас орж ирэх тохиолдол байдаг. Энийг нь болохоор шөнийн сөөргөө гэж нэрлэдэг байгаа. За уг нь бол нөгөө миний түрүүний хэлсэн 6 хонигч булчингууд нь хэвийн ажилтдаг ийм хүмүүний хувьд бол дээшээ бол юу ч орж ирэхгүй байхаар шөнө бол ингээд ерөнхийдөө хаалттай байх хэвээр. Тэгвэл яг хотоодны төгсгөл гэдэг одоо хотоодны нуглуурын булчин гэж байгаа. Тэр хотоодны төгсгөлийн нуглуурын булчингийн хувьд бол юу яадаг? Баг зэрэг ерөнхийдөө нээлттэй байж идэг. Одоо нэг 3 4 мм хэмжээтэй нээлттэй байж идэг. Тэгэхээр тэр нээлттэй байж байгаа үед нь гиз рүү хэрвээ цус ороод ирэх тохиолдолд ялангуяа цусны өтгөрөлттэй, цусны нугларалттай, цусны чулуутай ургацтай ийм хүмүүсийн хувьд бол шөндөө орж ирнэ. Дээр нь цусны хүдийг ахуулсан хүмүүсийн хувьд бол 12 буруу гүцэр бол ингээд цус ороод ирдэг. Тэр орж ирсэн цус нь хүн хэвтэй байрлал байгаа учраас хотоодоор нөгөө хотоодны нулуур хонигч булчингаар дамжаад хотоод руу орж ирээд за тэгээ дээшээгээ улаан холоороо ингээд шингэн байдлаараа орж ирэх нь байдаг. Зарим хүнийх болохоор шингэн байдлаараа орохгүйгээр хий байдлаараа хий молекулаараа орж ирээд дээшээ улаан холоороо өксөөд тэгээд бидний энэ одоо төвх залгуур цаашлаад амны хүндий хамар нармаар бол орж ирдэг. Тэгээд тэндээ наалтчдаг. Ерөнхийдөө бол тэнд байдаг гэсэн. Тэгээд салс руу нэвтэрч ороод за тэгээд тэр салстыг бол цочроогоод өрөвсүүлээд за өрөвсөн үед бол ингээд сөргөн завирууд бол өгж байгаа. За энийг бид нар шөнийн сөргөө буюу silent reflux гэж нэрлэдэг. За төвх ер нь бол маш олон нэртэй энэ нэр нь бол төвх залгуурын сөргөө, шөнийн сөргөө, чимээгүй сөргөө, за юу амьсгалын одоо замын сөөргөө гэх мэтчлэн ер нь бол эрдэмтэд бол олон янзаар нэрлэлсэн байдаг юм. За тэр сөөргөө бол явагдаад байна. За тэгэхээр аманд гашуу оргиж байгаа бол энэ ходоодны хүчил гэсэн үг биш. Яагаад тэгэхээр ходоодны хүчил ямар үед ялгардаг вэ гэхээр хүн хоол идэх үед ялгардаг. Хоол идэггүй байх үед бол ходоодны тэр хүчил ялгаруулдаг булчирхаанууд нь ерөөхдөө амраад байж идэг. Харин нөгөө нэгэнтээ бүр ингээд савлагдсан байгаа цөсний хүдийн дагаа цөс бол орж ирэх юм бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр тэр нөгөө хонигч булчингууд суларсан байгаа үед бол ороод ирдэг. За ингээд орж ирэхээрээ нөгөө хий болон шингэн байдлаараа орж ирэхээр яадаг вэ гэхээр цөсний хүчил чи өөрөө цөсний давс учраас тийм юутэй гашуун амттай байдаг. Тэгэхээр цөс бол гашуун амттай. Тэгэхээр энэ цөс бол орж ирсэн гэсэн үг. За тэгэхээр ер нь бол элэг цөсний асуудалтай хүмүүсийн хувьд бол шөнийн ийм гашуун одоо ам хуурайших, хатах гэх мэтчлийн асуудал өгдөг. Тэгэхээр энэ дээр нэгт бол хунигч булчингийн сулрал явагдсан байна. Хоёрт бол таны элэг цусны үйл ажиллагаа бол доголдсон байна. За энийг засахын тулд бол мэдээж та идж байгаа хоол хүнсэн дээрээ зарим хүнсний бүтээгдэхүүнийг бол хэсэг хугацаанд хориглоно. За тэр хүнсний бүтээгдэхүүнийг хориглоод ирэхэд бол асуудлууд бол багасдаг. За хэрвээ ам гашуу оргиж байгаа бол үр тарианы төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хасна. За тэгэхээр үр тариа гэхээр нөгөө монголчуудын хувьд бол хамгийн гол үндсэн одоо нөгөө суур нь болчиход байгаа шүү дээ тий. Одоо манай Монголын энэ нийгмийн хүрээлэн гэж байдаг. Тэр хүрээлэнгээс гаргасан за ийм одоо хоолны гэр загвар гэж зөвлөмж гээд байдаг. Тэр зөвлөмж чинь ер нь бол суур нь буюу одоо 40% нь одоо 40-с доошгүй хувь гэдэг баг шүү. Ер нь бол үр тарианы төрөл буюу гурил будаа түүгээр хийгдсэн үсний бүтээгдэхүүнийг оруулцдаг. Гэтэл яг энэ бүтээгдэхүүн нь өөрөө ходоод гидсний ийм хямралтай гэмтэлтэй байгаа хүмүүсийн хувьд бол асуудлыг улам дамжруулдаг. За тэгэхээр энэ дамжирж байгааг нь бид нэр яаж мэддэг вэ гэхээр энэ бол судалгаагаар олон орны судалгаагаар бол батлагдсан. Монгол хүнд яаж одоо энэ нь батлагддаг вэ гэхээр бид нэр ирж байгаа хүн болгоноос асуумж асуудаг. Тэгэхээр ямар хүнсний бүтээгдэхүүн идэхэд танд одоо энэ илрээд байгаа шинж тэмдэг завирууд илэрдэг вэ гэдээ асуухад байна штэ.
Сөөргөтэй хүмүүс бол ихэнх нь дандаа гурилан бүтээгдэхүүн идэх юм уу, эсвэл өг тос ихтэй мэдгч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар бол хариулдаг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр гурилан бүтээгдэхүүн бол өөрөө монголчуудын хувьд бол энэ сөөргөн завир, энэ ам гашуу оргих гэдэг ийм асуудлуудыг ихсгээд байгаа. Тэр өдөөгч одоо триггер гэдэг ч тийм өдөөгч хүнсэн юм аа. Тэгэхээр бид нар яг энэ завираа багасгах гэх юм бол та үр будаан төрлийн тэр нь бүхэл өрийнх байна уу, бүхэл өрийн биш байна уу, тэр бол ерөөсөө ялгаагүй шүү. Зарим хүн болохоор нөгөө эслэгтэй гэж үзээд 10 будаа те 10 гурилаар хийгдсэн бүхэл үрийн янз бүрийн тийм хүнс бол хэвийн цагаан болон дээд гурилууд бол хэрэггүй гэж ингэж үздэг. Гэтэл тэр бүхэл үрийн гурил байна уу? Тэр боловсруулалт явагдсан дээд гурил нэгдүгээр гурил байна уу? Цаанаа бол бүгдээрээ л үр тарианы төрөл учраас ийм ам гошоо өргөж байгаа хүмүүст бол хориглон, хязгаарлан, насаараа гэсэн үг биш. Ерөнхийдөө бол тэр гэмтсэн байгаа, суларцсан байгаа, өрөвссөн байгаа тэр хонигч булчингуудынхаа хэвийн үйл ажиллагааг нөхөн төлөвлөлт хийж байгаа тэр хугацаанд та багасгаж өгснөөрөө та тэр эмчилгээнийхээ үр дүнг бол сайн хадгалж өгөхөөс гадна дэмжиж өгдөг. Тэгэхээр энэ дээр бол бас яг хүнсний сонголт бол маш чухал болдго юм аа. Тэгэхээр таны хувьд бол одоо энэ сөөргөн завир явж байна, шөнийн сөөргөө явж байна. Тэгэхээр хүнсэндээ үр будаага бүгднгийн хэсэг хугацаанд хязгаарлаад бусад хэрэглэж болох хүнсээ хэрэглээд үз. Тэгээд үзэхэд бол завир багасгах ёстой. За нэг юм хариулт хэлчихье. За энэ дээр цэндчав цэндэ гэдэг хүн. За цөсний сөөргөө, түнх залгуурын сөөргөө юугаар ялгаатай вэ гэж байна. Би цөсний сөөргөөтэй юм аа. Сөөргөө маш хүчтэй явагдаад байна гэж танах хэмжилдэг гэсэн байна. За тэгэхээр аль хэсэг рүү таны шүүрлүүд орж ирж гин гэдгээсээ өөрөөр нэр өгчээд байгаа. Гидснээсээ орж ирээд ходоод хүрээд байх юм бол бид нар цөсний сөөргөө гэж хэлээд байгаа. Тэр нь тэндээ зогсохгүйгээр дахиад ходоодны хүчилтэй нэгдээд улаан холоо руугаа орж ирээд байвал энийг гидэс ходоод улаан холоон сөөргөө гэж нэрлэж байгаа. За эмчнэр бол ерөнхийдөө товчлоод ходоод улаан холоон сөөргөө гэдэг. Гэтэл энэ дээр гидснээс шүүрл орж ирж байгаа учраас эн чинь ганцхан ходоод улаан холоон сөөргөө гэж хэлэхэд өрөөсгөл. Тэгэхээр энэ тохиолдолд бол гидэс ходоод улаан холоон сөөргөө болоод явчихна. За тэгээд тэр нь бүр дээшлээд улаан холоогоос даваад дээшээ ам хамралуугаа одоо ингээд нөгөө амьсгалын зам руугаа ороод байгаа бол энийг болохоор бид нэр дахиад ишээ төвөг залгуурын сөөргөө гэдэг ингээд явчихж байгаа. Тэгэхээр төвөг залгуурын сөөргөтэй хүмүүс бол ихэнх нь дандаа цөсний сөөргөө хамт явж байгаа. За тэгэхээр хэрвээ та цөсний сөөргөтэй байгаа бол ходоод руу орж ирж чинь магадгүй дээшээ ч орж ирж магадгүй маа. Сөөргөө маш хүчтэй явагдаад тэгэхээр яг ямар завир нь их хүчтэй явагдаад байгаа вэ гэдгийг бичээгүй учраас би танд цаашаа тайлбар хэлж чадахгүй байна. За эмчилдэггүй гэж энэ эмчилгээг та өөрөө хийн. Би танд туслана. Өөрөөр хэлбэл танд хэрэгтэй дасгалыг зааж өгнө. Таны хооллох ёстой хоолтыг чинь талаар зөвлөгөө өгнө. Дээр нь таны энэ өрөвссөн байгаа тэр хоол боловсруулах замын өрөвслийг дарах эмчилгээг бид нар танд санал болгоно. Тэгээд та тэдгээр бүхнийг хангаад өөрт хэрэгтэй мэдлэгээ олж аваад за хэрэгцээтэй тэр хүн сэргээх эмчилгээний бүтээгдэхүүн аваад ингээд арга хэмжээ авна. Тэгэхээр энийг бол та эмчилгээгээ өөрөө хийн. Танд бол бид нэр туслана. За тэгэхээр энэ дээр бол цогц яг ингээд хяналттай явъя гэх юм бол тэр групп зөвлөх коучинг хослсон 3 сарын үйлчлэгээнд хамрагдаа явчих юм бол та яг одоо энэ бүх цогц арга хэмжээгээ бидний хяналтанд хамтдаа явах юм боломжтой. Тэгэхээр энэ тохиолдолд бол мэдэхгүй чадахгүй юм их гарах үед танд зэрэгцээд надад туслах хүмүүстэй хамт байна л гэж ойлгох нь шүү дээ, тий. За энэ дээр утган цэцэг гэдэг хүн цөсний сөөргөөг яаж эмчлэх вэ гэж байна. За тэгэхээр цөс ходоод руу орж ирж байгаа тэр шалтгааныг нь засахын тулд нөгөө өмнөх слайд дээр би хэвлийн даралтыг бууруулах хэрэгтэй гэж хэлсэн тийм. Тэгэхээр хэвлийн даралтыг ихсэж байгаа бүх асуудлуудыг бүх шалтгаан хүчин зүйлүүдийг арилгах хэрэгтэй. Энд бол хэвлийн таргалалт, хэвлийгээр одоо нөгөө нарийн одоо барьсан хувцас өмсгүй байх. Тэгээд дээр нь гидсний бактерийн тэнцвэр алдагдсанаас болоод бас хэвлийн даралт ихсдэг. Тэгэхээр тэрийг бол арилгахыг гэвэл тэр гидсний бактерийн одоо тэнцвэрийг орчныг хангаж өгөх гэх мэтчлэнгээр ингээд тусдаа маш олон янзын асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ болгоныг танд яг альнаас болоод байна гэдгийг бид нар танд хийгдсэн байгаа тэр эмчийн тавьсан онцнууд болон шинжилгээнүүдийг харж агаад за ерөнхийдөө танд илрээд байгаа тэр асууж асууж агаад ер нь бол энэ хүний биед яг иймэрхүү зүйл доголдол бодисын солилцооны одоо хямрал явагдаад байгаа юм байна гэдэг ерөнхийдөө баримжааг аваад за тэгээд цаашлаад ерөнхийдөө бол зөвлөгөөгөө өгөө явчихдаг. Тэгэхээр танаас маш дэлгэрэнгүй юм зөвлөлд асуумжийг авах шаардлага гарна. Тэгжээж танд одоо зөвлөгөөг цааш нь өргөжлүүлж өгнө. Ер нь бол дарааллын хувьд бол ойлгосон байх гэж бодож байна. Шинжилгээнүүд хийгдээд айл хэдийн онш тавигдсан байх хэвээр. Тэгээд нэмэлт бидний одоо шаарддаг тэр юг бол шинжилгээнүүдийг та бас хийлгсэн байх хэрэгтэй. За ариун заяа баруун хавирган доор яг хүчтэй өвдөггүй ч үе чинэрч өвдөх юм. Жаахан өлөн явхаар гайгүй болдог. Хелког заавал антибиотик ууж эмчлэх үү? Гэлс төвдөр эмч тоон үзүүлэлтийг хараад антибиотик хэрэггүй гэсэн минийх арай өндөр гарсан гэж.
За нэлээд олон янзын асуудал таны хоол боловсруулах замд явагдаад байна тийм ээ. За эхнийх нь болохоор баруун хавирга яг тэнд хүчтэй чинэрч өвдөж чинь гэж чинь. За энэ бол олон шалтгаан байж болно. Тэгэхдээ ерөнхийдөө танд хоол идэх үед завир одоо илрээд хоол шингэх явцад илрээд хоол идээ шингээд суларцсан үед нь бол завир багасж байгаа бол энэ таны одоо цөсний ялгаруулах явцад хямрал доголдол явж байгааг бол харуулж байгаа. Тэгэхээр цөс чинь өөрөө нэг хүүдий сав. Тэгэхээр өөрөө ингээд ханан тэлээд дотор нь цөс ингээд илгнээс өдөрлөсөн цөс чинь хүүдийн доо ороод ингээд тэнийгээ тэлэгдэж байгаа штэ. За тэгээд тэлэгдээд ингэх үед хэрвээ таны цөсний хүүдийн өрөөсөл байгаа бол нөгөө сайн ингээд тэнийж чадахгүй. Одоо өөрөөр хэлбэл ханан зузаарсан байдаг. Тэгэхээр энэ хан зузаарлалаас болоод цөсний хүүдийн ингээд дэлэгдэж чадахгүйгаас болоод цөс хүүдийн дотор ингээд хангалттай хэмжээгээр агуулгадаж чадах одоо хуримтлагдах боломжгүй юм байдалд хүрдэг. За тэгээд хоол идэхэд завир нь ихсээд хоол шингэсний дараа өглөө үед багасаад байгаа бол давхар таны одоо оодын хонигч булчин гэдээ байгаа тэр нөгөө цөснөөс 12 хуруу гэц рүү нойрлцгаанаас 12 хуруу гэц рүү шүүрлүүдээ оруулахыг зохицуулж яадаг юм жижиг булчин байдаг. Тэр булчин хэрвээ хит юм чангаралтай байх юм бол энэ нөгөө шүүрлүүд нь гадагшилж чадахгүй ингээд ерөнхийдөө бас завир өгөөд байдаг. За ийм хүмүүстээр бол ерөнхийдөө тодорхой юм иллэг бас юм жин тавих байдлаар завирыг бол багсаж болдог. За тэгээд манай дээр 3 сард яг энэ хүмүүстээ яг хаана нь яаж дарж хизээдэн дарж ямар арга хэмжээ авах вэ гэдэг ингээд 5 өдрийн сургалт явагдана. Тэгэхээр тэр үед нь та бас хамрагдаад энэ тал дээр бас мэдээлэл аваарай. За хеликоны хувьд бол хеликобактер бол бидний одоо бүр үзэн ядах ёстой таарлсан газар нь устгах ёстой тийм дайсан бол ерөөсөө биш шүү дээ. Хеликобактер бол хүний биедээ тэргүй одоо 1000 гаруй төрлийн бактери байгаа. Таны биед бол одоо таны эсээс тийм ээ олон бактериуд таны гидсэнд байгаа. Тэгэхээр таны энэ хоол боловсруулах замд маш олон бактери байгаа. Тэгэхээр тэрний л одоо нэг шүү дээ. Гол нь бусдаас ялгаатай нь одоо таны амн дотор байдаг бактериуд тийм ээ хотоодонд байдаг бактериуд бол өөр байдаг. Тэгэхээр хелико бол хүчлэг орчинд өөрийгөө ингээд хамгаалж чаддаг ийм л бактери. За тэгээд энэ бактери нь ер нь бол одоо 5 хүний 3 юм уу 4-т нь байгаа. Тэгэхээр бактеритай хүн болгон одоо антибиотик уугаад байх хэрэггүй шүү дээ. Ягаад тэгэхээр тэр антибиотик угаасаа баг дэлхийн одоо нийт хүн амын 70-80% нь байдаг юм бол ягаад бүгдээрээ хотоодны хавдар болчдгүй юм. Ягаад хотоодны шархуулаад бүгдээрээ одоо яг энэ зөвхөн хотоодоор өвчлөөд насрахгүй байна. Тэгэхээр энэ дээр бас асуулт тавиад үзээрэй. Нэгт тийм. Гэхдээ яг энэ бас уух шаардлагатай тохиолдол бол байна. Тийм тохиолдол бол байдаг. Тэрийг бол эмч хараад ерөнхийдөө мэддэг. Тэгэхээр таны хотоодны дурангийн зураг бол ерөнхийдөө хамгийн гол одоо энэ тоо үзүүлэлт бол хамгийн гол биш. Тэр тоо бол одоо 20% их байж болно, 2 дахин их байж болно, 20 дахин их байж болно. Гол нь тэр бактери нь өөрөө ямар хэмжээний одоо омгийн бактери гэдэг нь их чухал. За энэ тал дээр бид нар бас зөндөө олон лайв энтер хийсэн. Тэгэхээр тэр мэдээллийг та үзээрэй гэж хэлье. Яг тэгэхээр өнөөдөр бид нэр сөрөг ярьж байгаа учраас. За уянгаа цогтоотор сайн байна уу? Заавал уншаад хариулаад өгөөрэй гэж байна. Босоо байхаар зүгээр хөвтгээр цээжээр маш аимшигтай өвдөх юм. Нэг юм хоолоо дараад байгаа юм шиг амьсгал минь боогдох шиг болоод сэрхийн. 2 дал руу бас аимшигтай өвдөх юм унтаж чадахгүй байна. Их хэцүү өглөө босоод ирэхээрээ хоолоо маань нийл хүндрэлсэн байх юм. Яах ёстой юм болоо гэж. За тэгэхээр уянгаа цогтоотор та лайва ерөнхийдөө үзсэн бол би энэ дээр баг хариултаа хэлчихсэн байгаа. Босоо үед зүгээр хөвтэй үед орж одоо завир өгж ийн гэдэг чинь энэ нөгөө шөнийн сүр рүү яваад байна гэсэн үг те. Босох үед бол таны хотоод гисэнд байгаа зүйл чинь доошоогоо орчих штэ. Хотоодныхаа доод хэсэг рүү орчин, улаан хотоороо орж чадахгүй. Тэгээд таны хөвтөх үед чинь таны бие чинь нөгөө хөвтэй тэнхлэгт ороод ирэхээр хотоод гисэнд байгаа зүйл чинь урсаад ороод ирж байна. Уг нь тэгж урсаж оруулахгүй байхын тулд байгаль биднэрт хонигч булчин заяатсан. Одоо улаан холоон доотлын төгсгөлд хонигч булчин байгаа штэ. Гэтэл тэр хонигч булчин чинь ажиллахгүй муу ажиллаад байгаа учраас дээшээгээ ингээд оруулаад байгаа. Одоо хүүхэд байхад бид нэр хоол идсэн, юм ууцсан үедээ ингээд бүр тонгороод хан руу ингээд нөгөө гаран дээрээ ингээд зогсдог. Одоо би бол жоохон бахта айгүй их тэгжил тоглодог байсан шүү дээ. Тэгэл ингээд доошо хөлөө дээшээ нөө хан руу тулгаад гаран дээрээ ингээд зогсоод байж хахад өөрөөр хэлбэл биеийнхаа бие 180 хэмээр эргүүлчихэд байхад хоолоо ам руу юу ч орж ирдэггүй л байсан. Тэр чи юу гэж юм гэхээр тэр хонигч булчин бол маш сайн ажиллаж ийн л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо болохоор зүгээр хөвтөг төдийд л таны хотоод гисэнд байгаа зүйлийг тэгж алдуурах хэмжээний одоо сан техникийн юугаар бол одоо сангийн юунд чи ирзэн нь ингээд нэг муудчихдаг шүү дээ тийм. Ирзэн муудаад нэг ингээд эвдрээд ингэчгээр ус туслаад карантинаас ус туслаад байдаг тийм. Яг тэрэн шиг л юм явагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр ирзэн нь муудсан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол тэр ирзэн нь юу вэ гэхээр таны тэр хонигч булчин байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хонигч булчингаа буцаж чангалж болно. Нэгдүгээр үрвслийн дарах хэрэгтэй. Үрвссэн байвал тэр дасгал хийгээд сайн чангарахгүй.
Ягаад тэгэхээр үргэлжлэлтэй юм чи өөрөө ерөөхдөө гэмтсэн байгаа учраас нэмэргүй штэ. Тэгэхээр үргэлжлэлийн дараах эмчилгээ заавал хийн. Тийм учраас бид нар нөхөн сэргийн үргэлжлэлийн эсрэг эмчилгээд заавал хийдэг байхгүй. Тэгээд дээр нь тэр хонигч булчингийн чинь буцаж чангалахад таны өрцний булчин маш сайн ажиллах шаардлагатай. Тэгэхээр тэр өрцний булчин чангалахад бид нар тийм өрцний булчингаа ажилуулсан амьсгалын дасгал гэдэг чинь хэвлийн маш сайн дасгал хийн. Тэгэхээр нөгөө энэ өнөөдрийн зааж өгöd байгаа эн чинь нэг л дасгал нь. За энэ чинь ингээд хифтэй үед хийдэг, хүндрүүлж хийдэг гэдэг ингээд энэ дасгалыг бол бүр олон янз болгоод ингээд явчихдаг цаашлаа. За тэгэхээр танд бол ерөн сөргөө яваад байна. Тийм учраас одоо орж ирж байна. За орж ирж байгаа зүйл чинь цээж одоо нэг цээж амьсгалад одоо боож байгаа юм шиг гэдэг чинь нөгөө улаан холоо чи өөрөө зүрхнийхээ харалтай байгаад уурхнийхээ харалтай байгаа учраас яг тэр эргэтэн дээр өвдөж байгаа юм шиг мэдрэмж төрж ийн гэсэн. Тэгэхээр таны улаан холоо чинь ташраараа одоо тэр 20-25 см-ийн хоолой чи ерөөхдөө ингээд улаалт өгчихсөн шахлаад өрөвсөл үүссэн байл гэсэн үг шүү дээ. Тэгээд цаашлаад тогтохгүйгээр одоо таны хоолой руу нийл хөндөр болцсон байна гэдэг чинь ганцхан одоо улаан хоолой руугаа орохгүй дээшлээд бүр таны залгуур руу хамар хоолой руу чинь нормал руу орж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар орж ирж ийн гэхээр л ингээл хоол нь урсаад орж ирж ийн гэж хүмүүс ойлгодоггүй шүү дээ. Шингэн байдлаар орж ирнэ эсвэл хийм байдлаар орж ирж байгаа. Хийм молекул өөрөөр хэлбэл бид нар ингээд толь руу те хаагээд үлээгээд цонх руу ингээ хаагаа үлээхээр санддаг штэ. Ингээд бүр нойтон чиг үсдэг. Тэр чинь яаж юм гэхээр хүний бид одоо тийм уурших процесс явагддаг. Тэгэхээр тэр уурших процесс чинь яаж юм гэхээр таны юу руу чинь яаж юм гэсэн үг байхгүй. Хийм молекулууд чинь таны тэр хамар хоолоор ч орж ирж байна л гэж үзсэн нь шүү дээ. Тэгэхээр сөөргөл яваад байна. Одоо энэ сөөргөл чинь дотороо яг юу агуулсан байна? Тодоодны хүчил байна уу? Цөсний хүчил байна уу? Пепсин байна уу? Нойр улчирхан одоо шүүрлүүд байна уу? Мэдэхгүй те. Тэрийг бол тодорхойлох тийм боломж байхгүй шүү дээ. Хангаах ухаанд ихтлэг хөгжөөгүй. Гэхдээ л ерөнхийдөө бол таны хоол боловсруулах шүүрлүүд бол орж ирж байгаа нь бол гарцаагүй үнэн. Тэгэхээр одоо энэ дээр ингээд цогц зарах хэмжээ авнаа. Хоолой зөв сонгож хэрэглэн хооллох одоо нэг удаа хооллох хооллын хэмжээ, хоёр хоолны хооронд хэдэн хугацаанд хооллох уу, хизээ хоолоо идэх үү, юу идэх үү гэдэг энэ бүхэн чинь танд бас өөрчлөх шаардлагатай л гэсэн үг. Тэгэхээр амьдралын хэм маягаа өөрчлөнө. Хооллоо өөрчлөнө. Тэгэхээр танд зөндөө олон юм өөрчлөхээр та тэр болгоныг сурч чадахгүй учраас яг мэрэгжсэн мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр групп коучинг үйлчилгээнд ороод ирэх тохиолдолд яг удирдлагын дор явцдаг. Хэрвээ та өөрөө суралцъя гэвэл сар болгон явагддаг манай онлайн ангиудад 5 өдрийн сургалтанд суучих юм бол тэн дээр бол бид нар юугаа аргуудыг нь бол ерөнхийдөө заагаа явчихдаг. Гэхдээ тэрийг дадал болоход танд бас тийм нөгөө юу хэрэгтэй болно те тусламж хэрэгтэй бол групп коучинг үйлчлэх зүгээр байдаг юм аа. Эрдэнэ цэцэг лаван цөсний сөөргөө болон ходоодны шархыг яаж эмчлэх вэ гэж байна. За цөс ходоод руу орж ирээд л ходоод шархлаа л байна. Ходоод зөвхөн шархлахгүй улаан холоо шархлана. За тэгээд цаашлаад ерөөсөн маш олон асуудал. Астмтай хүмүүсийн ерөнхийдөө 40% нь сөөргөтэй байдаг. Сөөргөнөөс болж үүссэн астм байдаг. Өөрөөр хэлбэл сөөргөө нь таны одоо уушгтэй амьсгалын замыг гэмтээгээд астмтай болгосон байдаг. Харшилтай гэж үзээд байгаа хүмүүс бол ихэнх нь бас сөөргөтэй байдаг. Энэ бол одоо манай тавигдсан энэ постуудаас та харж байгаа бах. Бид нэр одоо олон улсад хийгдсэн судалгааны ажлуудаас та нарт ихшлэл болгоод татаж тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ буруу урсгалчин л буруу одоо асуудлыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ ходоодны шархаа эдгээ гэвэл эхлээд цэснийхэн асуудал руу орно. Тэгэхээр цэсний сөөргөө хэвийн болгохын тулд тэгэл нөгөө булчингуудаа хэвийн ажиллуулах, гиз хэвлийн дарлыг хэвийн болгох гэдэг зөвхөн хоёр зүйлийн лайв дээр л ярьсан хоёр зүйл гэхтэл шалтгаан нь хүн болгоны хувьд бол өөр маш олон шалтгаантай. Тэгэхээр энэ дээр бас яг ганцаарчилсан яг танд гэсэн ийм зөвлөгөөг өгөх хэрэг гарчдаг юм а ялцчихгүй. Тэгэхээр тийм ээ ганцхан аргаар нэг зүйлээр нэг хоолоор нэг имээр нэг дасгалаар засах боломжгүй шүү. Энэ бол нэлээд иж бүрэн асуудал болж ирдэг. За дашнам өрцний эвэрхий том хэмжээтэйг яаж хэмжлэх вэ? Мэс заслаас өөр арга байна уу гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө өрцний эвэрхий бол дөрвөн үе шаттай байдаг. Хэр зэрэг ходоод дээшээгээ цэжний хүндэд орж ирснээсээ хамаарат эхний 1-2 дугаар шатанд бол амьсгалын дасгал тийм ээ эллэг дасгалуудаар бол зохицуулах бүрэн боломжтой. Гэхдээ нөгөө эсрэгээрээ таны ходоодны тийм ээ хооллолт хэвийн биш байгаад байвал амьдралын хэвийн маяг хэвийн биш байгаад байвал 1000 та дасгал хийгээд ахиц гарахгүй тийм учраас иж бүрэн одоо та арга хэмжээ авах хэрэгтэй нэгт. Хэрвээ 3-4 дугаар шатанд орчих юм бол яг ангаахаар бол 3-4 дугаар шатанд орсон хүмүүст бол мэс заслын заалттай гэдэг. Тэгэхээр мэс заслын заалттай гэсэн хүн болгон бас хаалганд орох гэхээр боломжгүй байдаг. Ягаад тэгэхээр энэ насыг хамаарна. Тэгэхээр тэр оёод өгчөж байгаа шүү. Өөрөөр хэлбэл ходоодын чинь улаан хоолойг ингээ бүрэн тойруулаад 360 градус тойруулаад ингээ очиж байгаа. Тэгэхээр эн чинь бол таны ходоодны 1-р хэмжээ хэлбэр өөрчлөгдөнө. Тэгээ дээр нь бас өөр
тийм хаалга хийсэн ч гэсэн зовир нь илрээд байгаа тохиолдол зөндөө олон байдаг. Манай дээр ч гэсэн тийм хүмүүс ирж исэн. Хоёрдугаар эмнэлэг дээр хаалганд орсон. Ялгаагүй л зовир байгаад байна яах вэ? Тэгэхээр тэр хүний амьдралын хэм маяг нэгдүгээр өөрчлөгдөхгүй буруу хിവэрэл байгаад байгаа. Нэгт хоёрдугаар бас тэр хаалгааны тэр тойрог ойж байгаа энэ чинь бас өөрөө их чухал байдгийн байлээ. Тэгэхээр тэр болгоноос хамаарна. Тэгэхээр мэс засал бол ерөнхийдөө хамгийн сүүлийн арга хэмжээ гэж хийж байгаа. Гэхдээ хийсэн хүн болгон 100% бол үр дүнтэй байхгүй. Хэрвээ амьдралын хэм маяг нь буруу байх юм бол асуудал нь хിവэрэ байдаг, шалтгаан нь байгаа учраас. Тэгэхээр энэ дээр бол одоо таних том их том гэснийг бодоход та бол хаалганы зааттай юм шиг байна. Тэгэхээр эмчээрээ бас тий хаалганд орохгүй юу гэдэг мэдээж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Яг мэрэгжлийн эмч бол энэ дээр зөвлөгөөг нь бидний хувьд бол амьдралын хэм маягийг нь засахт нь дээр нь тэр өрөвссөн байгаа өрсөлийг нь дарахт нь тэгээд тэр өрсний булчин суларсан байгаа бол тэр өрсний булчингийн тонусыг сайжруулахт нь бол бид нар тусалж өгч болно. Өөрөөр хэлбэл танд хэрэгтэй мэдээллийг өгч хэрэгтэй зүйлсийг өгөн та өөрөө тэрийг гүйцэтгэх. Өөрөөр хэлбэл эмчилгээний ихэнхийг та өөрөөр хэлбэл таны амьдралын хэм маягаас 70-80% нь хамаарч байгаа. Үлдсэн нэг 20-30% нь бусад зүйлээс өөрөөр хэлбэл эмчээс, эмнэлгээс эсвэл нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа тэр зүйлсээс хамаарна. Гэтэл нийт эмчилгээний 100%-ийг та одоо тэр эмчид мэс засал даатгаж болохгүй байна. Та өөрөөсөө хамаарж байгаа тэр хамаарсан зүйлээ засах хэрэгтэй л гэсэн үг. Ер нь бол. За анх цэцэг алханга хоолой дээр дутууж ажилласан юм тэгэлж гисэн юм шиг ороогод байх нь анзаархад хавар намар цээж гашуун оргихгүй ханиахгүй юуныхан болоо. За тэгэхээр сөөргөөний үед бол ингээд баг 40 төрлийн шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ нэг хүн тэр бүх шинж тэмдэг зэрэг бүгдээрээ илэрдэггүй. Хэсэг хэсгээрээ илэрнэ. Тэгээд тэр одоо энэ хүний бичсэн шиг хавар намартаа гэдэг шиг тухайн нэг одоо үед илэрнэ. Тэгэхээр хавар намарт яадаг вэхээр одоо уйлрал солигдож байгаа. Өвлөөс 100-аас үйлчилчихэд дунд нь завсар олж ирж байгаа. Энэ үед бол хүний хууч өвчин ерөнхийдөө сэтэрдэг юм аа. Тийм учраас эндээс урьдаад ерөнхийдөө одоо жишээ нь хавраас урьдаад та өдөрт эмчилгээ хийлгээд авчих юм бол хавартаа таны одоо урхаг одоо архаг өвчлүүд сэтэрх нь бол багасна. Тэгэхээр нэгдүгээр тэгж хэлье. Хоёрдугаар энэ хоолой дээр юм тэглээд гороно гэдэг чинь өөрөө сүргөтэй хүмүүст илэрдэг. Удаан хоолой бус шинж тэмдгийн одоо сонгодог нэг хэлбэр байгаа. Тэгээ юм зажил одоо дутуу байгаа юм шиг зарим хүмүүс бол яг нэг будаа тэгэлсэн юм шиг надад санагдаад ингээ ухаад гараа ухаад энэ гараараа ухаад авчмаар санагдаад байдаг гэдэг байхгүй. Тэр чинь тийм юм байгаа юм биш ээ. Таны одоо тэр залгуур хоолой энэ тэр хэсгүүд дээр чинь өрөвсөл өгөөд өрөвслийн үед салтны хавгнаад тэгээд тэнд чинь хавган хөөсөн юм чинь тэглээд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж байгаа. Дээр нь тэнд улаалт өгөөд ингээд шахлаа үүссэн байгаа бол бас нэг юм байгаа юм шиг гороогоо тороогоо байдаг байхгүй. Тэгэхээр тэр чинь өрөвслийн дараа төхөөр аяндаа тэр бүрэн бүтэн болно. Нэг хоёрт гэвэл тэр салтууд нь хавгнах хөөсөн юм багсна. Тэгэхээр хавган хөөгөөд ахаар чи мэдээж нөгөө ялгаруулах шүүл нь улам ихсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр та бол энэ дээр сөргөн эсрэг арга хэмжээ бол авах хэрэгтэй. Тэгээд цээж гашуу оргих ам гашуу оргих тийм ээ ханиах албагүй. Тэгэхээр тань дээр бол тэр сөөргөө гимтээсэн байгаа эрхтнүүд нь амьсгалын зам руугаа ороод уушгин рүү ороогүй байвал таниалгах албагүй. Тэгээд яг тэр улаан хоолойн сөөргөө чинь шахлаад бүс сөөргөө гэж байгаа. Яг тэр улаан хоолойн дээр аюулгүй орчим дээр шахлаа үсээгөө бол цээж хорсохгүй байж болно. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол тэр таны хэлсэн зовирчин бол сөөргөөнд илэрдэг зовирыг л хэлээд байна. За сэдэд долгорсон ер нь цаг маань хэр явцсан байна вэ? Нэлээ одцсон юм шиг байна те. Бүр цаг гарцсан. За ер нь ингээд асуултууд давтагдаад эхлэхээр би зогсоо явчих шүү. За хоолой дотроос дээш хий өксөж ирээд хоолой сэргэнж арзганаад хахах огох дуурч болохгүй болчих юм. Төр тэгснэ зүгээр болоод үе хөдлөөд байх юм аа. Аль төрлийн сөөргөн юм болоо гэж. За дотроос дээшээ гэдэг чи одоо нөгөө таны хоол боловсруулах шүүрлүүд эдсэн хоол хүнс өөрөөр хэлбэл ходоод эдсэн дагаа агуулгах тухайн чинь дээшээ буруу урсгал руу орж ирж штэ. Энэ сөөргөл яваад байна те. Тэгээд хоолоор чи эртэл сэргэнж байгаа бол танд төгс залгуурын сөөрг бол үүссэн байна. Аваад те дугарч болохгүй гэдэг чинь таны дууны хөвч төмхөн дээр очиж састыг ингэж гимтээгээд байгаа. Тэгээд одоо нөгөө мах цадалдаг певсийн хэрвээ очиод тэнд наалдчих юм бол ёстой тэнд чинь жинхэнэ таныг нэг болохгүй юм идэхтүүдэд л ерөнхийдөө итгэвчээд байдаг. Тийм учраас энэ дээр бол тань дээр ер нь бүх төрлийн сөөргөөл явцсан байна. Тэгээд таны яг нь зургийг харахад бол ахмад настай л хүн харагдчихээн. Тэгэхээр ер нь бол нас ахын хэрээр хүний бүх булчингийн үйл ажиллагаа ерөнхийдөө жоохон сулраад тоонус алдагдаад хөнөгч булчингууд нь ингээд муу ажиллаад эхэлдэг учраас тэгэл ялцчгүй дээшигээ ерөөсөө ингээд бүх юм нь орж ирж ийна л гэсэн үг шүү дээ тийм ээ.
За сайн байна уу? Хоолой залгуур хаваар гороогоод ходоодон дээр хатуулдаад шүн ханиалгаж хоолой дээр цэр хоржинж гараад байх юм а. За ерөөсөө л яг сөөргөө явж чинь цэр бишээ. Энэ бол таны одоо хоолойнд байгаа салтууд нь хавгынж хөөгөөд шүүрл салс их хэмжээгээр ялгаруулж өөрийгөө хамгаалах гэдэг их шүүрл ялгаруулад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд ханиалгаад байгаа тийм энэ шүний сөөргөө явж байгаа үед бол угаасаа л ханиадаг. За тэгээд энэ гороох тухай би сая зөндөө ярьсан учраас та хариулт авцсан байх гэж бодож байна. За ходоодны хатангарчлалтай хүний гэдэг чинь хатангарчлыг бол би өнөөдөр ярих. Өнөөдөр сөөргөний тухай ярьж байгаа. За юу ч идээгүй идэх гэхээр цатгалан мэдрэмж төрөөд эсвэл идсэн үед идээгүй юм шиг огцом өлсөд байх юм. Ходоодны шарахтай хүмүүс бол ихэнхдээ яг иймэрхүү завирууд бол илэрдэг. Тэгэхээр та ходоодод урандуулаарай. Ходоодонд ч ямар нэгэн шарах шалбархай байгаа бол иймэрхүү байдал бол үүсдэг шүү. За сувда цөсний чулуутай ходоод олон шалбархаатай гэд ийм ууж дуусаа 4 сар болж байна. Өглөө өдгөн цагаан шүлстэй ам заваараад байгаа гэж. За таны шарах шалбархаа чинь идгээгүй л байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь бол 4 сар им уугаад эмчин бол эмчнэр бичгтээ нэг сарын эмчилгээл ер нь бичиж өгж байгаа. Ер нь бол 28 хоногийн эмчилгээ бичиж өгдөг. Тэгэхээр тэр хугацаанд бол таны 20 30 жилийн одоо үүсгэсэн тэр асуудлууд бол зохицуулагдах боломжгүй. Ер нь бол хурцууийг бол дарж өгнө. Тэгэхээр тэр гэмтсэн байгаа булчингууд булчингийн гөрүүлц хөдөлгөөн бол имээр засагдахгүй. Тэгээ дээр нь юу вэ? Таны хооллолт амьдралын хэв маяг чинь хэрвээ болохгүй бол ерөөсөө тэгэл яг л энэ асуудал чинь дахиад одоо сэтрээд байдаг. Тийм учраас ямар ч асуудлыг углуур гарна тийм ээ бүр үнс суураар нь засыг гэвэл өөрийнхөө амьдралын хэв маяг хоолтыг засахгүй бол болохгүй. Тэгэхээр бид нар яагаад ингэж тийм ээ ийм хоолтын тал дээр зөвлөгөө өгөөд яваад идэг вэ гэхээр хүмүүс ирээд бүтээгдэхүүн худалдаж авах та хоолой зассаад байгаа хүмүүст бол ахиц маш сайн гараад сэтгэл ханамж аягүй өндөр байдаг. Ер нь бол аягүй сайхан болчлоо гэд тэгээд давтан ингээд шинжилгээнүүд хийгээд ходоодоо давтан дуран ингээд хийлгээд ирэхэд харьцуулаад үзэхэд бол мэдэгдэхүйц ингээд ахиц гарчдаг. Тэгэхээр энэ бол одоо дэглэмээ сайн барьж байгаа хүн бол дүнгээ онц тавилж гэсэн үг байхгүй. Гэтэл дэглэмээ алдаг оног биелүүлээд нөгөө доод тал нь одоо таны 3 курс эмчилгээгээ хийлгээ гэхэд нэг удаа хийчихэд тэгээ орхичхоод за юм мэдгдсэнгүүдээ гих мэтчлээ иймэрхүү байдаг. Тэгэхээр ямар ч юмд хугацаа орно штэ. Тууштай байх хэрэгтэй. Тэгэхээр тэр тууштай байхын тулд та ерөөхдөө энэ бүх юмаа өөрөө бас өөрөөсөө хамаарах юм арга хэмжээг авахгүйгээр зөвхөн ууж идж байгаа юм дээр одоо бүх хариуцлагыг өгөөд ахиц гарахгүй шүү. За цөсөө авахсан хүний хоолнд голдуу ямар хүнсний төрөл идэх вэ гэж байна. За энэ дээр бол ерөөсөө эн чинь бүр нэг цаг байтугай би 5 өдрийн сургалтаар нэг анхан шатны ойлголтыг өгдөг. Ийм маш том өргөн өрөөний сэдв учраас би энэ асуултыг орхичихъя. Тэгээд 3 сард бид нар яг энэ цөстэй холбоотой сургалт явагдана. Тэр сургалтынхаа өмнө бас ийм лайвууд хийхдээ бас тодорхой мэдээлэл хоолыг оруулаад мэдээлэл бол оруулъя. Тэгээд та тэр үед нь манай хуудсыг дагаж байвал мэдээлэл аваад яваарай. За цөсний сөөргөөний бүтээгдэхүүн цэс авахсан хүн байнга хэрэглэх юм болов уу гэж байна. За тодорхой үе шатуудад хэрэглэнэ. Хизээ хэрэглээ, хизээ зогсоох уу, хизээ эргээд дахин курсээ давтах уу гэдгийг бол бид нэр чигээ өгөөд явна. Тэгэхээр бид нартэйгээ эргээд холбогдоорой. За ингээд ерөнхийдөө гороо хоолой сэрвнэх гэдэг ингээд асуултууд нь ерөнхийдөө давхарцчлаа. Яг ингээд миний яг ярих хариулсан эхний хэдэн хүн дээр ингээд ерөнхийдөө тодорхой ярьчаар сүүлийн хүмүүс нь бол ерөнхийдөө асуултууд нь бол давтагдчихж байгаа учраас бичлэгээ нааш цааш нь гүйлгээд хараарай гэж хэлье. За тэгээд нэгээс 4 хүртэл та бүхэн маань тавих боллоо. Яг өөртөө таарсан мэдээлэлээ авъя гэвэл тийм ээ. За би түрүүн хэлсэн одоо баг санахгүй байна. Тэгэхээр яг манай дээр хийгддэг нөхөн сэргээх үргэлжлэлийн эсрэг эмчилгээ хийлгэх бол тоо тавина. Групп коучинг 3 сарын одоо зөвлөх болон коучинг үйлчлэгээ хавсарсан дадал хэвшүүлэх хоолны иж одоо бүрэн 7 хоногийн юм гээд хоолны жортой болё гэд ингээд чиглүүлэгтээ явъя гэх юм бол групп коучинг үйлчлэгээ таавж болно. Мөн илэг дасгал сурья би онлайн дээр 3 өдрийн сургалтанд сууя гэвэл бас нэг тоо тавилж байгаа. За тэгээд нөгөө дагалдах хэрэгслүүд аппарат энэ төр сонирхож байгаа бол бас би нэг тоо хэлсэн шүү. Тэгэхээр тэрийг та нар эхний хэсгээс хараад таарай. Тэгээд 1-4 тавих юм бол танд хэрэгтэй мэдээллийг бид нар чатаар автоматар хариулах тохиргоог нь маргааш ажлын өдөр тохируулаад явчихъя. За ер нь бол ингээд өнөөдрийн ярих гэсэн мэдээлэл бол би өгчлөө. Асуултууданд бас хариулчлаа. Та бүхэнд хэрэгтэй байсан бол лайка дараарай, зүрхээ дараарай. Тэгээд энэ мэдээллийг бусад хэрэгтэй хүмүүст нь бас шеэрлээд өгөөрэй. Тэгээд бидэнтэй холбогдъё гэвэл 95 тэгтэг 47 57 гэдээ манай менежерийн утас руу холбогдоод ажлын өдрүүдээр болж өгвөл залгаарай. Манай менежер бол бас бага насны хүүхэдтэй байдаг. Тийм учраас та нар аль болохоор ажлын цагаар ярьж байгаарай гэж хүсье. За бүр боломгүй бол яг бид нэр яаж болно, холбогдож болно. Гэхдээ бити их орой залгаарай. За чатаар бичгээд хариултаа бид нар өндөө бол амжиж хариулж чадахгүй байна. Ягаад тэгэхээр өдөртөө гэхэд бүр хэдэн 10 хүн бид нар
хотоодны холбогдох зургуудаа явуулаад ингээд зөвлөгөө авах гээд явуулчихдаг. Гэтэл бид нар нөгөө цаг авсан хүмүүстэй эхлээд зөвлөгөөгөө өгөөд за тэгээд дараа нь юугаа нөгөө өмнөх одоо бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хэрэглэгчтэйгээ эргэж байнга холбогдож биеийн байдал болон өгөх зөвлөгөөнүүдээ өгч ингэж эргэж холбогддог тэр хүмүүстэй үйлчлээд за ингээд тэрнийхэн дараа юу яадаг бид нар утас руугаа чат руугаа ордог. Тэгэхээр бол хариулж ерөөсөө амжихгүй байгаа. Тэгэхээр одоо үнэхээр уучлалт хүсмээр байна хариулж чадахгүй байгаа да. Тэгэхээр та бүхэн хэрвээ үнэхээр яаралтай байгаа бол төв дээр хурж ирсэн нь л ер нь одоо цаг алдахгүй мэдээлэл зөвлөгөө аваад нөхөн сэргээ хэмжлэгэнд орох боломжтой байгаа. За тэгээд түрүүн хэлснээр сард 2 удаа бид нар яг энэ танд ямар нөхөн сэргээх үргэлжлэлийн эсрэг хэмжлэгээ тохирох вэ гэдгийг хэлж өгдөг. Тэгээд хоолтын ийм товчхон зөвлөмжийг өгдөг. Ийм зөвлөгөөний өдрөө явуулж байгаа. Энэ нь болохоор 1 сарын 17-нд одоо энэ сарын сүүлийнх нь 2 дахь нь явагдана. Тэгэхээр та 17-нд хурж ирээ 50% хөнгөлөлттэй байдаг. 50,000 төгрөгийн юутэй байдгийг үйлчлэгээний юм төлбөртэй байдгийг тэр нь 25,000 болдог байхгүй 50% хэмбэрээ. Тэгээ өөртөө тохирсон юм хөтөлбөрөө аваад ингээ явж болно. Зарим хүмүүс бол ерөөсөө шинжилгээ энэ төр дутуу зөвхөн ганцхан одоодны дурантай байх юм бол таны яг тэр дуранд нь тохируулаад ерөнхийдөө хараад оншин харж агаад тохирсон тийм хоолтын зөвлөмжийг өгөөд нөхөн сэргээ хэмжлэгийг нь өгөө явуулчихдаг. Явцын дунд та нэмэлт бас шаардлагатай шинжилгээнүүдээ хийгээд биднэрлөө бас ирүүлэхвэл бид нар нэмээд бас зөвлөгөөгөө гүйцээгээд ингээд өгчөж болдог. Тэгэхээр ер нь бол янз бүрийн байдлаар бид нар хүмүүстэй туслаад ерөнхийдөө бас дэмжиж ингээд явчихдаг юм аа. Тэгэхээр таны одоо боломж нь ямар байна те шаардлага нь ямар байна нин тэргүүний байна уу те хугацаа орохоор байна гэдгээс хамаарат сургалтанд суух багц коучинг үйлчлэгэнд хамрагдах хувийн зөвлөгөө авах гэх мэтчлэн танд бол янз бүрийн уян хатан байдлаар бид нар зөвлөгөөгөө хүргэж байгаа шүү. За тэгээд одоо энэ нэлээд удаан ярьсан учраас та бүхэндээ ингээд одоо энэ бичсэн хүмүүстэй хариулж амжихгүй. Тэгээд уучлаарай. Тэгээд юу яа хариултанд нь чатыг харж агаад юу хариулт товчхон бичээ явчих. Асуултанд нь өнөөдрийн лаваар хариулаагүй хүмүүстээр бичээ явчих. Та бол хэрвээ юу яах юм бол өнөөдрийн миний яаж өгсөн дотроос хариултаа олоод авчих юм бол бас сайн те тэндээс угаасаа авчих байхаа гэж бодож байна. За ус болохоор 95 тэгтэг 47 57. За манай энэ пэйж дээр зөндөө олон утас тавьсан постууд байгаа шүү. За тэгээ групп коучинг үйлчлэгээний бүртгэл дуусгаж байгаа. Тэгэхээр та суудлаа баталгаажуулаад би маш цөөхөн хүн аавна ердөө нэг 10 хүрэхгүй хүн авдгийн. Ягаад тэгэхээр хүн болгондоо тулж ажиллах хэрэг гардаг. Хүн болгоны өмнөх асуумж, дараах асуумж, өмнөх шинжилгээ, дараах шинжилгээ хийгдээ тэрэнд нь би цаг гаргаж суудаг учраас тэр болгоо нэг олон хүн авч чаддаггүй. Тэгэхээр та амжаад бүртгүүлээрэ. Тэгэхээр 19 хүртэл 18 хүртэл би хүмүүсээ ер нь авч байгаа. Ер нь бол 1 сарын 19 хүртэл гэж би ерөөхдөө хуваарьтаа оруулсан байгаа. Тэгэхээр 1 сарын 19 хүртэл та 450,000-аар юу үйлчлэгээ 3 сар явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр ганцаарчлсан коучинг үйлчлэгээ бол энээс бол 6 дахин үнэтэй байдаг гэж та бодороо. Тэгээд ерөөхдөө 6 биш 4 юм биш 4 дахин үнэтэй байдгийг. Тэгээд би нэг хүн тэгж ганцаарчлсан зөвлөгөө хүн болгон авч явах. Тэгээд эдийн засгийн хувьд бас хүндрэлтэй байдаг учраас ер нь хүмүүстэй ийм коучинг үйлчлэгээ явуулах нь их зүгээр юм байна гэдээ явуулаад эхэлсэн. Тэгээд явж байгаа хүмүүс маань бол маш сэтгэл өндөртэй байгаа. Тэгэхээр ер нь бол олон хүнд хүртээмжтэй байх үүднээс би ер нь бол сар болгон зарлж байгаа. Тэгэхээр 2 сарынхт нь та амжаад орчиж болно. За чадахгүй бол хамаагүй. Ерөнхийдөө дараагийнх нь би 3-4 сар гэл ингээд бас явуулаад байх юм. Тэгэхээр тэрэнд нь тухайн үед нь одоо хамрагдаж чадхааргүй бол хамрагдаад явчих болно шүү. Тэгэхээр энэ сарда хэрвээ одоо амжаад 19 дотор судлаа баталгаажуулчвал би бүртгэлээ шууд зогсооно. 19 хүрэхгүйгээр хүмүүс маань хэрвээ дүүрчих юм бол зогсоочихно. Тэгээд дараагийнхаа сар хүртэл та хүлээгээд дараагийнхт нь хамрагдаад байж болно. За тэгээд бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Тэгээ хотоод гидсээ хайрлаарай. Тэгээд хайрлна гэдэг маань идэж амруугаа хийж байгаа, ууж байгаа болгоно л бодож ерөнхийдөө хэрэглэхийг хэлээд байгаа. Мөн өдөр тутамдаа хийж байгаа жижигхэн бидний хийдэг үйлдэлүүд чинь цуглаад ирэхээр маш олон том одоо асуудлыг үүсгэдэг. Тийм учраас бид нэр өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлээ жижигээр нь засаад ингээд буруу үйлдэлүүдэд зүг болгоод явах юм бол заавал им уухгүйгээр, халгаанд орохгүйгээр, заавал хавдар хэмэд болгохгүйгээр бид нар энэ хотоод гисцийг нөхөн төлжүүлэх бүрэн боломжтой. Маш сайн засал авдаг, маш сайн урамтайгаар ахиц гардаг ийм эргэтэн тогтолцоо. Тэгвэл эргээд хэрвээ дэглэм алдахтуудад эргээд буцаад танд гомдоод дахиад өвчлөлтдөг ийм эмзэг эргэтэн. Тэгэхээр та энэ эргэтэндээ туслаад хэрэгтэй зүйлийг өгөөд хэрэггүй зүйлийг багсгаад явах юм бол танд шагнал нь болоод тийм ээ хотоод гисц чинь заавал ийм авахгүйгээр засагдах юм бүрэн боломж байдаг шүү. За тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа бичлэг юм уу эсвэл аваар уулзцгаая. За тэгээд бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Хотоод гисцээ эмгүү ангааж сурцгаая. Эрүүл энхийг хүсье. Сайхан амраарай. Баяртай.